Магтаа. За сайн байна уу жижигэ? За сайн байцгаана уу. За бид хоёрын season 2-ын 2 дахь дугаар эхэллээ. Дугаар эхэлж байна. Манай подкаст одоо өмнөхдөр бол амар олон сэдвийг хөндөж байгаа л. Тэгэл за ер нь бол жижигэ маань бол бизнес руу айгүй хүчтэй орсон юм байна. Тэгээд одоо бол бизнесээр маш сайн хүмүүжээд ингээд өөрийнхөө орлогыг илүү сайн болгох зорилготой явж байна. Гэхдээ хувийн санхунд бол ингээд ерөөхдөө нэлээ эвгүүц авах юмгүй бас. За тийм л юм ойлгосон би. Ер нь л тий. За тэгээ явуулсан подкаст сонсож байгаа хүмүүстэй бас үзэж байгаа бүх хүмүүстэй одоо энэ өдрийн мэнд хүргэе. Яагаад гэхээр би сая Солонгос руу нөгөө киногоо гаргаж яваад ирлээ. Тэгээ тэнд хүмүүстэй бас ингээд мэрсээр уулзаад харж байхад тойрын нөгөө мөнгөний подкастыг их сонсдог шүү, үздэг шүү гэдэг хүмүүс маш их байд юм байна. Тэгээд Монголд ч гэсэн бас хүмүүс тийм комментуудыг сонслоо. Үзэж байгаа шүү, сонсож байгаа шүү. Тэгээд одоо сүүлдээ бүр инстаграмаар хүмүүс шоо бичиж шít. Хөөе, season 2-ын 2 дахь дугаар яаваа гэдэг. Би хийж эхлээч бараг л нөгөө энд тэнд ингээд явж явах чи ямар мохоо завтай яваад байна. Подкаст хийгээч гэдэг бараг л тийм комментууд ирж шít. Тэгээ яг эндээс үр дүнгээс нь харахад хоёлаа яг нэг талаа миний санхүүгийн боловсрал тэгээд би чамаас юм сураад байгаа юм шиг боловч нөгөө талаараа хүмүүс устаагаад маш их сурж байгаа юм байна. Хүмүүс маш их сонсож байгаа юм байна. Хоёлаас хүмүүст маш хэрэгтэй мэдээллүүдийг бас өгөөд байгаа юм байна гэдгээ эндээс бол би бас сая нэг хэдэн удаагийн комментууд хүмүүстэй уулзсан одоо уулзалтуудаас мэдэж авлаа л да. Тийм учраас би бол яалчгүй 2 дахь дугаарыг болон ялангуяа энэ season 2-ыг бүр илүү үр дүнтэй бүр хийх ёстой байна гэдэг бас нэг тийм зорилго бас тээж явлаа. За тэр нөгөө нэг хүмүүсийн одоо нөгөө нэг комментүүд юу гэж байна? Тэр одоо яг чамтай уулзсан жишээнүүд ч юм уу яг тийм одоо ингээд подкаст сонсоод ингэсэн тэгсэн чинь болсон болохгүй гэдэг яриануудтай хаалт уу? Харин тааралдлаа. Тэнгүү тэр дунд комментуудаас хүмүүс ингэж байна. Мөнгөнд хоёрын ярьж байгаа санхүүгийн одоо энэ боловсролын талаар санхүүгийн асуудлууд бол нэгдүгürt маш энгийн бөгөөд одоо санхүүгийн зөвлөгөө өгж байгаа хүн бол зав байна тий. Зөвлөгөө авж байгаа миний хувьд одоо энэ дийлэнх амьдрал дээр байгаа хүмүүст айгүй адилхан нийтлэг хүн байгаад байна гэдэг аахгүй би. Надаа айгүй адилхан хүмүүс байна гэж байгаа аахгүй. Яагаад гэвэл хадгаламжгүй байсан байна. Хадгаламжтай болж үзсэн байна. За дээрэс нь одоо олон дансаар хувааж яг тэр арга барилаар явж үзсэн байна. Яг хувлаад тэдэн хувийн гэж хувилаад яг явж үзсэн байна. Яг энэ аргуудыг хийж хэрэгжүүлж үзсэн. Яг ингээд нэгэсэндөө яг л надтай адилхан маш олон хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүст одоо ирж байгаа комментууд нь жишээ надад ийм коммент ирсэн. Бүр энэ хүн бүр надтай уулзаад хэлсэн. За та хоёрыг ингээд анх 7 дансны арга гэдэг ингээд хуваах. Би яг дагаад нэг данс бол нэг данс, 2 болгоход нь 2 болгоо, 3 болгон 3 ингээд 7 хүртэл би явсан. Подкастыг чинь сонсон явсан гэж байна. Тэгчээ та хоёр сүулдэ одоо 7 дансаа 14 болгоо гэж хэлсэ гэж байна. За энэ бол бүр надад бол мөхөө бүтэхгүй юм байлээ гэд тэр хүн гэж байгаа байхгүй. Тэгээд надад ч гэсэн бас яг сонсоход тэр 14-наас бол мөхөө бүтэхгүйсэн. Тэгээд тэр хүн надад гэж байгаа байхгүй. Би 7 данс руугаа яаж хуваах вэ гэдгийг одоо бүр тэрэн дээрээ төөрдөг. Гэтэл ямар ч байсан ингээд яаж игээл болгоо хийгээл лээдэг. Одоо тэгэхээр чи 14 хэрч юу гэсэн үг вэ? Бүр гэж байгаа байхгүй. Надад ч гэсэн яг тийм л байсан. Бас яг ингээд 17 руугаа хувааж хийх гэжил би бүр бас тухайн үед бол айгу хэцүү юм шиг. Тэгтээ хийхээр айгу гоё урамтай. Тэгээ нөө өсөд байгаагаа харахаар бас ингээ өөрөө баярлаад идэг. Тэгтээ 7-д маань дахиад цаашаа үржээд 14 болно гэхээр бол надаа ч бас айгүй хүнд санагдчихсан байхгүй. Тэгэхээр энэ бас ялгаагүй манай подкаст сонсож байгаа үзэж байгаа хүмүүс ч гэсэн бас хүнд санагдж байгаа юм байна гэж би бас бодсон. Данс олон болохоор. Хэд олон болохоор. Тэгээ бас нэг коммент нь болохоор та хоёр ингээд санхүүгийн талаар юм хитрхийх нэр томьёо ашиглаад байдаггүй. Маш энгийн одоо яг ингээд бодтой 10,000 20,000 те данс манс гэл айгүй за нэг өсрлээ хэл нэг тэдэн хувийн нийтэн хувийн гэж ярихаас илүү нөгөө нэг юм амар юм онл яриа л те. Инфляц импорт экспорт ч гэх юм уу ийм амар нэр томьёо ашиглаа ярьдаггүй учраас тэр нь одоо энгийн одоо бас яг ингээл ажиллаж амьдарч байгаа худалдаа 8 хийж байгаа оюутан сурагч хинч байдгийг тэр хүмүүс болгонд маш юм ойр хүрд юм байна гэдгийг ойлгосон. Нэг тийм коммент ирсэн.
Тэгээд бас Солонгост байгаа хүмүүс бит хоёрыг айгүй их сонсдог байгаа байхгүй. Яагаад гэхээр тэнд байгаа хүмүүс бэлэн мөнгөтэй харцдаг. Өдөрт нь игээд цалингаа өдөрт нь авдаг хүн байгаа. Эсвэл сараар нь авдаг хүн байгаа. Гэхдээ тэд нар дандаа бэлэн мөнгөөр авдаг. Одоо манай Монгол шиг данс гэдэг бол бага штэ. Дийлэнх нь л ер нь тийм. Тэгэхээр тэр бэлэн мөнгөөр ингэж мөнгө авч байгаа хүмүүс чинь яаж хадгалах вэ гэдэг бол тэр хүмүүст айгүй бас нэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр подкастыг сонсснороо ингэж хуваах юм байна. За ингэж хадгалах юм байна. Ийм одоо сахилга баттай байх юм байна. Энтергээд маш их бид манай подкастыг дагаад сонсдог байгаа байхгүй. За тэгэхээр иймэрхүү асуудлууд одоо комментууд ирсэн байгаа тийм. Тэгээ энэ дундаас надтай ч амар адилах юмнууд байна. За тэгсэн чи одоо би нөгөө одоо хадгалж байгаад одоо байхгүй болсон шүү дээ. Хүрээд дууссан. Одоо ингээд бүр өмнөх дугаар дээр ирсэн. Тийм тэргээс одоо би одоо дахиад бас ингээд гэсэн яг над шиг бас тэгсэн хүмүүс байна. Яг цоглуулж аваад. Яг цоглуулж аваас өрцсөн. Тэгээ тэр хүмүүс тэгээд одоо чинь юу гэж ингэсэн чинь яг би өмнө нь ингээд яг ингээд дагаа явахад болж исэн юм чинь би дахиад нэг оролдоход бол цуглуулчихна гэж бодож байгаа. Би өмнө цуглуулж чадсан юм чинь би бол цуглуулж чадна гэж бодож байгаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нэгсэнтэй мөнгө цуглуулах ёстой юм уу? Эсвэл хадгалах ёстой юм уу? Мөнгө цуглуулах гэдэг чинь нэг өөр ойлголт тий. Юм авахын төлөө зорж байгаа бол за тэрийг цуглуул. Хадгалах гэдэг чинь дахиад нэг өөр ойлголт байна. Хадгалах энийг бол үрж болохгүй. Энэ хадгална хизээ нэг. За энэ хоёр ойлголт бас их чухал байгаа даа. За гисэн ийм комментууд байна. Энэ дээр одоо чиний хувьд ямар хариултуудыг өгөх вэ гэдэг нь бас айгүй сонирн байна. За өмнөх дугаарын одоо миний бас их сонирхолтой зүйл юу байсан гэхээр би бол одоо чамтай ингээд яг ярилцж байхдаа яг хуу нэгд болохлаараа бас айгүй залжин. Би өөрөө ингээд суралцчаа. Хүн их сони юм байна. Хүн чинь ингээд юм сурахтаа бодож байгаа зүйл чинь хүнийг одоо ойлгоод байна гэсэн үг биш юм бэл. Хүн ингээд юм болгоныг өөрөө толгоон дотроо бодчихлоор тэрийгээ би ухаарад ойлгочлаа гэж бодоод тэр нөгөө нэг ямар нэгэн байдлаар өөрийн одоо амнаас гараад буцаж чигээрээ сонсоог болохоор тэр юм уу? Тэр бодол ингээд сурцсан юм шиг мэдрэмж төрүүлээд тэгтээ миний үйлдэлийг ерөөс хийлэхгүй би тэрнээс нарийн алдааг олж харж чадахгүй юм санагдчих. Тэнгууд би яг юунд одоо ингээд чамтай болж байхдаа би юу ингээд харж байна гэхэлэр чамд ярингаа эсвэл чиний асуудлыг гаргаж ирж сонсонгоо тэр болгоноос ингээд суралцчаа. Өөрөө суралцаад бас тий. Тэг би ингээд ярьж байхдаа бас суралцчихаа. Тэг яагаад тэгэхээр би өөрөө ярих болгондоо алдаагаа өөрийнх нь чихээр дахиад сонсож гин гэсэн үг. Тэгэхээр нөө тэмдэглэл бичгтэй адилхан ном бичгэд бас ингээд ном бичгэд би нөө болж байгаа үйл явдлаа толгоондоо би ийм юм болсон доо гэж шаналаад өнгөрөх биш. Яг гаргаж ирээд ингээд ярихлаар яг миний өөрийнх нь нөгөө нэг харах ийм зориг одоо энэс юун чухал биш гэдгийг аягүй сайн гаргаж ирээд тэг тэрнээсээ би буцаад юун дээр алдсан бэ, юугаа олсон бэ гэдэг юмнууд яваадах шиг санагдсан. Нэгдүгürt бол тэр подкаст бол нүгэлэр надад амар хэрэгтэй болж хуурж байгаа. Хоёрдугаар нь юу гэхээр би ингээд нэг доор ингэж бүх мэдээллийг одоо миний сурцсан байгаа ойлголт, чиний сурцсан байгаа ойлголт хоёр ингэж жоохон өөр байгаа байхгүй. Би нэг өмнө яг чамд заагаад яриад байгаа юмнуудаа хэрэгжүүлээд үдцсэн болохоор мэдээд байдаг. Тэгвэл яг тэр мэдж байгаа юм аа яг одоо мэдж байгаа юм чамд хэлчихлээр чи өмнөх даалгаврууд буюу гэрийн даалгавар юу ч хийгээгүй. Гэрийн даалгавар хийгээгүй хүнд айгүй их тийм хариулт арга зам хэлээд өглөөр чи дахиад толгоон төрөө зүгээр бодох хэмжээнд аваад тэг би ойлгочлаа гэдэг. Үйлдэлүүд байхгүй болчихлоор нөгөө алдаанууд чиний амьдралд дахиад гараад байх магадaltaйсэн баг. Тэнгууд одоо би яг санаж байна. Бүр бодтой нэг жишээ. Тэр надад би тэрийг би ста энэс айгүй сайн юм ойлголоо гэж бодсон. Тэрний үгээр чи ингээд хадгаламжаа үүсгэсэн чинь хадгаламжаа яриад эхэлсэн байхгүй. 3 дахь дугаар дээр. Чи хадгаламжгүй байж хадгаламжтай ямар ч сан болсон. Чи маш сайн даалгавар биелсэн. Тэгээд тэр чинь нөгөө нэг ковид үед орлого айгүй муутай байсан байхгүй. Тэгсэн чинь чи мөнгө хадгалсан. Тэгээ би одоо нөгөө мөнгөө яах вэ? Чи байнга тэрийг асуусан. Би энэ мөнгийг яах вэ гэсэн. Одоо би ингээд анх удаа найз нь ингээд ийм одоо хөдөлгөөн гэдэг ингээд ийм халтуур хийгээд нэг ийм реклам тоглоод ийм мөнгөд болчихлоо. Одоо яах? Одоо би тэр лугаа тэдэн хувь хийц. Одоо энийг яах вэ гэл. Одоо энд өөр нэхэгдээд шүү дээ мөнгөө. Энийг би ингээд хаагаад нэг мөр өргүү болчих юм бол амар юм биш үү? Дараа нь би өстө тачхинд хадгалъя л та гэл ингээд ийм л юм яриац. Тэр хадгаламжийг үнэхээр зүгээр байлгах ямар ч тийм сөхөөхгүй юм бодлоод яваад байгаа. Юу 20 сая дээр дуусгаас өмнө яваад нь шүү дээ. 2 сая дээр яваадсэн шүү дээ. Тэнгууд одоо би чамд нэг данс мас айгүй олон дансны арга ерөөсөө ярихгүйсэн бохоо тэр. Зүгээр хадгалъя. Яа тэгэд гол нь чамтай яага хадгалах хэрэгтэй юм бэ гэдгийг чинь л жоохон бэхжүүлэх гээл тэгэл тэрнээс чинь жоохон төрлөөсөн. Тэнгуудаа дараа нэг тэр
ингээд тэрийг орлоод тахлаар нь за одоо чи дансны доод цор үсгэж гэсэн чинь чиний гал өөр тийш явцсан байхгүй. Нөгөө нэг чиний байнгын толгойн дотор ч юмсан хадгаламж чинь алга болоод яалаа чиний фокуслж байгаа чиний яг нүдэн дээр байгаа юм чинь чиний дансны доод цорчин болоод эхэлсэн. Тэнгуудаа чи надад дараа нь орж ирж ирсэн гэл. Сая эхнэр битээр дээр номин руу ороод би хадгал дансны доод цор 100 мянган гот би байхгүйгээд зарим юм авахгүй гарсан штэ гэдэг чи ярьжсэн баг. Тэнгууд тэр хооронд юу өөрчлөгдөж чинь гэхэлэр хадгаламжийг мартуулаад ярих чинь өөр юм руу фокуслж байгааг харж байгаа байхгүй. Тэнгууд би яг тэр үед нэг юм ойлгож харжсэн. За яг хүн өөрийнхөө сурах ёстой зүйлийг сурах ёстой цагтаа хэрэгжүүлээд ирэх юм бол өмнөх одоо биелүүлсэн даалгавар маань ингээд амжилттай болт юм. Тэгвэл ингээд хадгаламжийг чинь байлгаад хажуугаар нь өөр ингээд бахан данс хийгээдсэн бол айгүй олон дансны чиглэлэр чи ингээд болохоо очиж байна гэдэг юм ярьж тэ. Тэр түрүүний одоо энэ яран дээрс нэг зүйл хэлэх гээд байна. Түрүүний асуусан асуулт асууж байгаа хүн байна. 14 данс руу ингээд явцсан. Тэгэхээр би болохоо очив. Тэр хүний зөв байхгүй юу гэж би бодож байна л. Яг тэр хүний орлого нь 14 нас тижих боломжгүй бол тэр чинь хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэр чинь амар бага орлоготой. Одоо нөгөө нэг би ингээд жохон 500 мянган төгрөгийн цалингаа яаж 6 данс руу хуваах вэ гэдэг асуултыг адилхан байхгүй. Хайчгүй болчиход штэ гэдэг. Тэгэхээр нөгөө нэг энэ дансуудыг би сүүлд нь ингээд бодоодсэн чинь ань чинь сорилт өс юм гэж бодож байгаа байхгүй. Буюу хадгаламжийг 7 уулын цаана нуусан ийм тактик ус юм л гэж ойлгоод байгаа. Тэр мө хадгаламжинд л хүрэхгүй байхын тулд наан нэг өгөөж тавиал аялын данс гээл тэр хадгаламжинд л хүрэхгүй байхын тулд наан дахиад нэг зугаа цэглэн тэр мө хадгаламжийг л ингээ те яаж нуух вэ те өөрөөсөө бүр яаж зайлуулж бүр тэр бодохгүй байх вэ гэхин тулд дансны доод зур гэл ингээл өөрийгөө зовоох мангар юм сэдэж олсон л 6 маргаал болцсон юм байна л да. Тэгээд ингээ партишн үсгээл анги үсгээл. Гэтэ ер нь бол хүн те ингээд өрөө гэр бүл томор тусмаа олон өрөөтэй болоод зочны өрөө, унтлахын өрөө те тэнгуудаа дахиад энэ тоглоомын өрөө гэл ингээл нэмэр санагддээ шүү дээ те. Тэнд бол ажлын өрөө би ингээ яг тустай ажлын өрөөтэйхэн алах гэдэг ингээл те. Тэрнтэй адилхан мо дансны мөнгийг л хойрлох гэж л үзээд байгаа л тэрнгээр нь зохицуулах гал үзээд байгаа байхгүй. Гэтэл үнэхээр өрөө мөрөө тэгэл болох очих юм бол хитрхи олон өрөөд болчих юм бол сүултээ бүр утгаа алдчихна. Тий яг тэрэндээ хурч ажиллаж чадахгүй бол тэр амьдралд нь тэр нь хангалттай биш. Ам бол олон биш бол ч гэдэм үү те гэдэгтэй адилхан санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр түрүүний үн дээр бол яг өөртөө нөгөө орлогоо нэмэхийн тулд сорилтууд үүсгэх техник нөгөө талдаа байсан болж таарад байгаа байхгүй. Живдэрийн ярилцлагад. Тэр хүн дээр бол би тэгж харуулна. Тэгэхээр нөгөө талаар бол подкастын ярилцлагын явцад бол би ч гэсэн ингээд одоо сураад байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө асуудлыг ярих хэрэгтэй юм бэл. Бодох ярих хоёрын ч хооронд амар том зааг байгаа даа. Бодсноо л бид нар хуурамчаар өөртөө ухаарл өгчлөө гэж өөрөө хуураад тэгэл нөгөөдхөө ингээд үйлдэл болохгүй өөрийнхөө чихээр сонсохгүй ядаж бичиж ингэж уншихгүй болохоор би нөгөө нэг өөртөө ингээд зур хуурамчаар өөртөө ихтгэл өнөмшил өгөхөд би ухаарчлаа гэдэг. Тэгэхээр тэр нь яг суралцсан тийм байхгүй болчихж байгаа байхгүй. Үйлдэл хийхээсээ бүр хойш ухарч. Надад л тийг санагдчихсан. Тэр ном бичсэн тэр бол яг үндэл зүгээр өөрийгөө хорцолж исэн л арга байж таарч байгаа юм л да. Эргээд ингэ харахад өөртөө л яриад байгаа. Тэмдэглэл хөтлөн гэдэг чиг адилхан санагдсан. Тэгэл энэ подкаст ч гэсэн одоо ингэ чамд ярьж байхад буцаагаал тэрийг ингэ гаргаж ирээд байгаа байхгүй. Угсаа нөгөө нэг би яг саяхан бас нөгөө нэг тийм сонсч байсан байхгүй. Багш хүн өөрөө маш их юм сурч авдаг гэдэг. Хүнд багшилж байхдаа маш их юм сурч авдаг гэдэг. Тэр чинь нөгөө нэг өөрийн олж авсан мэдлэгээ буцаагаад хүн заах чинь буцаагаад өөрт нь амар их одоо сургамж. Тэр шиг л юм. Тэгвэл би бас зүгээр сая чамаг яг тэгж хэлэх гэж бодлоо л да. Одоо энэ подкасттай ингээд хамт байгаа хүмүүс шүү дээ, тий. Энэ хүмүүс ингээд тодорхой хэмжээний арга хэрэгжүүлж үзсэн. За дансаа хувааж үзсэн, хадгалж үзсэн, зарим нь үрдсэн баг, зарим нь одоо хадгалж байгаа, зарим нь яхаа мэдхээж болцсон байж байгаа, тий. Тэгэхээр би энэ хүмүүсийг илүү юм нээлттэйгээр одоо яг подкастн доор ингээд яг өр тохиолдсон болсон процессоо ингээд нэгэд бичээд эхлүүл биччих явцдаа тэр хүн өөрөө би юун дээр алдчихв, би үнэхээр сайн сурж уу, сураагүй байж уу, эсвэл би юу гэж өөрийгөө ингэж бичиж байхдаа одоо нэг яг өөрөө ярьж байгаа шиг хүн зааж байгаа шиг өөрийгөө бичвэл илүү ойлгох байх. Тэгэхгүй бичихчгүй яг хуу ингээд бодоол одоо тий өөртөө л дүгнэлт хийгээл за би хадгалж байгаад үрдсэн эсвэл би сайн хадгалж исэн би дахиад хадгалж чадна даач гэдэг юм уу. Эсвэл зарим нь за би ер нь подкастыг сонсож байгаа л нэг л өдөр хадгална даач гэдэг юм уу. Ингээ бодоод байвал тэр хүмүүсийн юм одоо тэндээсээ сургамж ямар нэг юм олж авахгүй байх вэ гэж бас бодлоо. Зүгээр харин бичвэл илүү өөртөө
айгүй сайн тод хүлээж авч магадгүй. Яг үнэ. Тэгэхээр нөгөө нэг энэ кейсээ ярих нь амар юм уу хүмүүстэй хуваалцах нь амар хэрэгтэй байгаа байхгүй. Харин тийм байна. Тэгэхээр надад одоо ч гэсэн уулзаад натаа уулзаад юмаа ярьж ийна гэдэг чинь тэр хүн тэндээсээ өөрөө өөртөө бас төгөлтэй хийж штэ тий. Яг өөрийнх нь бурууг мэдж байгаа мөртлөнгөөсөө ярьж байхдаа юу нь буруу байж юу, юу нь зөв байж юу гэдгээ бас тий. За өнгөрсөн подкастын хоёулаа ингэж ярилцлага хийхэд нэг юм асуулт байна. Одоо жишээлбэл чиний амьдрал дээр хувийн одоо санхүү дээр чинь ямар өөрчлөлт гарсан 2 жилийн өмнөх тухай. Энийг маш товчхон чинийг яг хадгалахад чамд ямар ийм одоо өөрчлөлтүүд үүссэн. Чиний хувийн амьдрал дээр чиний ер нь сэтгэл зүйн нөхцөл одоо сэтгэл зүйн байдал дээр ч юм уу ер нь чамд ямар хэр өөрчлөлтүүд үүссэн гэдэг тухай. Гэтэ одоо чи тэрийг эргээд буцаад алдсан буцаад тэрийг эхлүүлэхгүй байгаа шалтгаан чинь юу юм бэ? Наач ч айгүй гоё асуулт байна. Юу исэн? Анх подкаст эхлэхээс өмнө одоо жижиг гэдэг хүн бол одоо хадгаламжгүй тий мөнгө цаас ингээд маш ингээд зэгц замбраагүй байлаа л да. Тэнгүүд би хадгаламж үүсгээ за данс хуваагаад ингээ хийгээд үснээр ард тэрс нэгдүгürt санхүүгийн одоо айгүй тийм сахилга баттай зэгцтэй болж гисэн. Айгүй зэгцтэй. Энэ эннийх гэдэг одоо тэг чин өмнө нь нэг л данс руу нэг л одоо битан руу бүх юм ороод гарахтаа бүгд ингээ гараа авчдаг бол тэг чи хуваагдаад орохоор айгүй зэгцтэй болж гисэн. Хоёрдугаарт хүн ер нь би тэгээд айгүй тийм мөнгөтэй байж эхэлсэн. Одоо ер нь бол өмнө нь бол гинт мөнгөгүй болчдөг. Хүнээс зээлэх бүр данс бүр нойлолчдөг тий бүр ингээд заавал хинээс зээлэх үү хинээс суух уу гэдэг юм тийм л вариант бодож орж ирэхээс аль данснасаа авах уу гэдэг юм уу. За одоо тэгвэл энээс нэг тэдэн төгрөгийг өрчий та энийн тэгчээ та ч гэдэг юм уу тийм биш бүр ямар ч юм харин подкаст яваад яг ингээд данс мас хийгээд бас надад яг үүссэн юм бол айгу мөнгөтэй байж эхэлсэн. Ер нь бол миний дансанд за бүр багаараа бодоход нөгөө нэг доод хэмжээний 100 мянга гэдэг шиг те надад бол ингээд ямарваа нэгэн зүгэл гарахад ямарваа нэгэн хүн амтантай уулзахад за хоолнд ороход ч байд юм уу эсвэл гадуур дотор ямарваа нэг асуудал гарахад ч юм уу ер нь л мөнгө хэрэг боллоо гэхэд надад мөнгө байж л байдаг гэсэн. Яг тийм одоо надад яг бодоход яг бүр яг тэр бол бүр байсан. Энэ айгу том даваа талхад. 3 дугаарт би нөгөө юун дээрээ одоо эм санхүүг хадгаламж гэж хадгалаад эхлэх бусаад үрээд эхлэх мэлх гэдэг дээрээс бодож эхлэнгүүт нөгөө нэг хадгаламжаа оролдоод байсан гэдэг чинь дахиад дараагийн төвшин хайгаад нөгөө нэг юм бизнес хийх гээл юм хийх гээл те энийг ингээд хараад нэгэсэндэл дахиад өөр юм л харж эхэлдэг. Өмнө нь бол ямар ч тийм бизнес хийж гэдэг юм уу яах юм бэ угаасаа бизнесийг хадгаламжгүй өөрөө зохицуул одоо аяллаа хадгаламж гэдэг юм аялах хадгаламжгүй тийм байсан учраас надад ерөөсөө тийм юмнуудыг ерөөсөө хардаггүй байсан. Ягаад гэвэл өнөө маргаашаал хардаг. Олсон орлогоо зээл рүүгөө өгөөл байрандаа өгөөл идж уух дөөрөл жоохон илүү гарахт нь тэр нэг дансандаа байж лээдэг. Хэрэг гарахаар нүрчдэг. Тэгэхээр дахиад дуусчдаг. Дахиад мөнгө айдаг. Тэгэнгүүт хадгаламжтай байгаад ирэхээр тэр хадгаламжныхаа зорилгын дагуу дахиад өөр юм харж эхэлж байна. Бизнес аялал гэдэг ч юм уу тий. Гих мэтлэн зүйлүүд надад өөрчлөгдөж эхэлсэн байгаа байхгүй юу? Айгуу тодтой бодож шиг. Аялалууд хийсэн шүү дээ тий. Хийсэн. Би ч зөндөө аялсан шүү дээ. Яг аяллаа хадгаламж нээснийхаа дараахан чинь би чинь эхнэрээ аваад битэр чинь Турк явж ирсэн. Тийм. Тэгээл дараа нь битэр чинь Вьетнам Бангкок явсан. Сая өнгөрдөг жил бол одоо бүр Бангкок руу хүүхдүүдээ аваад ээж аваагаа аваад яг аяллаа хадгаламж гээд үүсгэсэн. Тэрэн дотор тэр зардлаараа бол жишээ нь яг ингэ бодоход би их нэртэйгээ хүүхдтэйгээ аялах хэмжээний мөнгө байгаа байхгүй. Зөв. Хадам аав ээжийг аваад явах гэхээр одоо тэр миний данс хүрэлцэхгүй байхад нь хадам аав ээж хоёртоо одоо жишээ нь өөрсдөн зөвлөгөөж тэтгэврийн зээлийн авахулаад. Тий. Тэгээд ингэ. За иймэрхүү өөрчлөл. Тэгсэн чи одоо нэг зүйл байна заа. За нөгөө овоо хадгалж исэн овоо зөгцтөөс явж исэн нөгөө дистрат байжсэн юм чинь би нөгөө дунд нь одоо нөгөө хадгаламж оролдоод үрж тараал ингээл хүн амт зэлсэргал одоо ингэсэн чинь одоо яг хөө надад орж ирсэн орлогоо би тодорхой хэмжээнд хуваачиж байгаа. Хуваагаад нөгөө хийдэг нөгөө нэг үлдсэн дадал зуршлаас чинь 100% биш юм ахэд надад 30% дадал үлдчихэд байгаа байхгүй. Тэр нь яад юм бэ гэхээр орж ирсэн орлогоо шууд нэг дансанд бол ягаж байлахгүй. За. Ягаад гэвэл
энэ надад нэг дансандаа байвал гараад усахаар гараад урсдаг. Айгу аюултай байсан гэдэг мэдвч. Би одоо 7-оор биш. Гэхдээ ядаж 3 юм уу 2 данс руу ингээ хуваа хийгээд байгаа. За. Тэгээд тодорхой хэмжээнд нөгөөдүүлээ хэрэглэх үедээ хэрэгжилчээд мөнгө болчоор нөгөө данснасаа ч юм уу аваад одоо хэрэглээд нөгөө нэг анхны подкастн дээр явах байж 7 дансны аргатай байгаад яг тэр дөрмийнхаа дагуу явдаг байсан сахилга батан байхгүй болцсон. 2-3 нас руугаа хийцэн 2-3 наснаас энийг хэрэглээд дуусаад явж байгаа л дараагийнх нь хэрэглэх ч юм уу. Гэхдээ ямарч мөнгөтэй л мөнгөтэй байгаад байгаа. Хуваагаа тэгээд ууссан мөнгөтэй байгаад байгаа. Маш зах замбраагүй зэгцгүй болчих гэж би одоо өөрийгөө яг нэг саяхан нэг харж дүгнсэн. Яагаад гэвэл одоо ямарваа нэг газар ороод тооцоо хийх болохоор баг банкын асууж хаад хамбаг гэвэл хамбагнаас худалдааг бол худалдаа өгөөжлөөс голомт хөл голомтоос хийчихэд байлээ. Тэгээ би тэрийг харсан чинь сүүлд харсан чинь хөш нэрээ миний хадгаламжууд чинь уг нь бол юм зоригтой чиглэлтэй данснууд байсан чинь одоо тийм биш болсон зүгээр л юм ямар ч юм одоо өрөө дугааргүй л хаваас тий хаалга нучиг айгу тийм зориггүй олон өрөөшгөл болсон байгаа хгүй. Том өрөө бол том өрөө, жижиг өрөө биш. Зүгээр л юм маш олон өрөөтэй л болсон байгаа хгүй. Тэгээ энэ чиглэлийн дагуу одоо явахгүй. Тэгээ би бол өөрийгөө айгу зэгцгүй замбраагүй болчихжтэй гэж бодсноо. Зөвтгөж байгаа нэг юм нь за би өмнө тэгэл хадгалж чадсан юм чи одоо тэгэл хадгалж штэ. Би хүсгэл юм бол одоо өөрөө хүсгэл юм бол би архинаас гарна штэ гэдэг шиг л. Би өөрөө хүсгэл юм бол эдрээгээ дахиад хуваагаал хадгалж штэ. Гэдэг өөрийгөө нэг тийм зөвтгөж илээ. Тэгэхээр тийм. Гэтэ чамд хадгалсны дараагаар тэрийг ингээд одоо буцаагаад ингээд энийг алдчихад байгаа шалтгаануудыг чи юу гэж бодож байна? Тэрийг бол одоо би бол яг л нэг юмд л хүржилж чадахгүй байна даа л гэж бодоод байна. Одоо магадгүй орлогч нь бага байна гэж бодоод байна уу? Эсвэл одоо түрүүний нэг хоёлын өмнөх подкаст нэр ирсэн нэг 20 сая төгрөг сайхан ингээд байхгүй болгосон шүү дээ. Хадгаламжиндаа чинь хүрцэн шүү дээ. Тун зөрөгтэйгээр. Тий. Аим шиггүйгээр. Тэгээд тэр чинь ингээд 3 чудагийн том даван тулсан шүү дээ. Майхан руу ч ороод тэгэл Солонгосын бараад руу ч ороод тэгснэ дараа нь хүнд зээлэл тий. Тэгснэ тэр хүнд зээлсэн бүр ингээд бүр утгаалтай алга болоо тий. Тэгэхээр тэр үйл явдлуудаас болоод нэгэнт хадгаламжиндаа хүрцэн нөгөө нэг зөрөгтэй болцсон болохоор одоо тэр үндсэн нөгөө нэг хүн үүрээ ингээд сүйтгүүлж хэлээр өөхс одоо хаашдал заваарцсан гэдэг дээр очичвоо. Яг шалтгааны чи өөрийнхөө шалтгааныг гэж ярьд. Би бол бараг л ер нь бол нэгэнт хадгаламжаа одоо тий хадгалж исэн маш сахилга баттай байсан юм ингээд үрцсэн юм чинь оролтцсон юм чи одоо хааштай дүүрсэн гэдэг л бараг л тэрэл сэтгэл зүйх ер нь бол тийм байж магадгүй тий. Тэгэхээс орлого багтаа биш. Би бас яг адилхан заяа. Орлого багтаа биш, орлого их багтаа ерөөсөө биш. Би яг гэвэл энийг би сайн нэг хэсэг хугацаанд бас миний орлого бас ингээл баг ирж байгаа юм. За тэр үед нь ч гэсэн хуваагаад хэрэглээл нэ. Хадгалаад хэрэглээд байгаа. Орлого их байсан ч би хуваадгаараа хуваагаад хэрэглээ хадгалаад байгаа. Гол нь хадгалаад одоо нэг юм юм. Би хадгалаад хэд хүргэх юм бэ? Тэ? Би аль хүргэх ёстой юм бэ? Эсвэл би үхэн үхтлээ хадгалах ёстой юм уу? Эсвэл яах ёстой юм уу? Гэдэг нэг юм философи асуудал. Тий нэг юм сэтгэл зүгөө удирдах юм уу? Эсвэл юу яг нэг юм тэр нэг юм цэгэл байхгүй л байгаа даа л да. Одоо жишээ нь чамд юм хязгаар хэрэгтэй байна уу? Тий, одоо чинь ингээд оюутан болоход за 4 жил сурах ёстой. Тий. Бакалавраад чи 4 жил сураад бакалаврын юу авах ёстой. Гэхдээ тэр 4 жилд би ингээд сураал гэдэг шүү дээ. Дунд нь за нэг алдаж оноол жилийн жил аваад ч юм уу хичээл шалгалтын дээр унаад байдаг ч мөртлөө би төгсөх ёстой. Би төгсөх ёстой л гэж яваад байдаг тий. Хадгаламж бас яг тийм байхгүй юм шиг надад санагдаад байна. Би хадгалах ёстой. Яг юуны төлөө хизээ яах ёстой гэдэг уг нь бол яг цаагаараа далд ухнараа ойлгоод байгаа юм л да. Энэ хадгаламж бол хизээ нэгэн цагт одоо эрсдэл гарсан үед ч юм уу надад хэрэг болно. Тэгсэн надад эрсдэл гарахгүй шүү дээ. Эсвэргээр надад мөнгө өсгөх боломж гарч ирээд шүү дээ тий. Хайгаад тий. Тэгэн гол нөгөөд чинь ингээл захтнуулаад ингээл авалтаад байгаа байхгүй. Тэгээ одоо би харин сүулт бодсноо.
би яг одоо би яг хадгаламжаа одоо ингээд үүсгээд цаа явж байгаа. Би энэ хадгаламжаа яг хэд үргэх хэвтэй юм бэ? Эсвэл юунд зарцуулах хэвтэй юм бэ? Би яг юуны төлөө хадгалах хэвтэй юм бэ? Эсвэл бүр ийм хугацаатай хадгаламж нээгээд хийчих хэвтэй юм. 10 жилээр 20 жилээр. Тэгвэл тэрлүүг ингээл баг багаар хийдгээрээ хийгээл авч ерөөсөө өрөхгүйгээр. Тэгэх юм болов. Яах юм бол гэдэг дээр одоо бас гацч гэнэ үү? Гацсан. Тийм учраас тэрнийг нөгөө гацаагаа олоогүй учраас дахиж хадгалж зөрөгтэй бүр ингэдэг нөгөө хийхгүй байдаг шүү. Тийм. Одоо адилхан. Тэр надад ч гэсэн одоо тийм үйл явдлууд амар тохиолдсон. Тэр нь юу гэхээр би ч одоо тэр Ирланд руу яваад тэгээд Эверест руу яваад тэгээд ерөнхийдөө маш том санхүүгийн цохилтонд ороод маш олон хадгаламжууд бүгд холилдоод тэрнээс хэрэглэхээс арга болчих. Яг тэр нөгөө орлого Монголд номны борлуулалтанд буураад би өөрөө байхгүй, зөвлөгөө өгөх ажлууд байхгүй, би энэ лекц унших боломжгүй. Тэг ингээд бүгд байхгүй. Тэнгуут тийм цэвэр зардал. Тэгэд эндээс жоохон мөнгө олж байгаа болохоор нэг айл майлын засвар масвар янз юм хийгээл жоохон олсон мөнгөнд буцаагаал тэнд амьдралын зардалд орохоос ямар ч аргагүй хадгалах боломжгүй. Хийсэн ч буцаад хүрэхгүй учраас Монголоос дахиад нөгөө хадгаламжнуудаасаа л хэрэгжилж байгаа байхгүй. Тэнгуут ингээд би тэнд очингуудаа баг за би ер нь ойролцоогоор 160 70 сая төгрөг баг хэрэгэлсэн баха. Жилийн дотор 6-7 сарын дотор шүү дээ. Тий. Тэнгуут тэнд ийм өндөр зардал гард юм байна. Гэтэ би бол өөрөө сайн дураар явсан. Тий. Сурна. Юм үзнэ. Тэгээ би тийм хэмжээний мөнгөөр. Гэтэ надад нэг юм байна. Тэрний үгээр би надад тохиолдох эрсдэл нь тэр байж гэж боддог. Надад тохиолдох эрсдэл нь одоо надад тохиолдох аюултай үйл явдал нь. Аюултай үйл явдлыг янз янзаар тайлбарлана шүү дээ. Өвдөх те эсвэл одоо гинтийн амар том өрөнд орох те. Тэгээ юу гэдэг яславаарч бит. Надад тохиолдсон зүйл болохоор би тэнд очиод орлохгүй. Гэхдээ намайг тэр одоо хамгаалсан. Миний хадгаламжууд тэр олон дасууд намайг хамгаалсан. Ингээд хуваагаад хийгээдсэн маань би өөрөөсөө мөнгө зогтуулах л юм хийгээдсэн юм байна. Бүдингийн зорилгын дагуу хэрэгүүлж чадаагүй ч гэсэн би тэнд өөрийнхөө амьдралыг ингээд хамгаалсан юм байна гэдэг юм хардаг. Буцаж хурж ирснээс хойш нэгэнд тэр нэг том ингээд амар зорилго үүсгээд системээ ингээд эвдчихлээр нураачглаар тэр ингээд сэтгэл зүйн хувьд ингээд тийм уналтанд орчдөг юм. Тэгээд дахиж ингээд хийх гэхлээр амар олон данс аваад байдаг. Хаашаа их үү. Тэгээ нөөдөл нь хов хоосон. Харин тийгээд хэрэг байна уу? Нэг данс руу ингээд буцаад ирэхлээр тэнд 2 хоног мөнгө цуглаад тэгэнгүүт анханасаа өмнөх нэг үрдсэн шүү дээ тий. Харин тий. Тэр зориг орж ирээд за тэгээ дахиад авчигээд тийм үйл явдлууд ажиглагдчих. Яг тэгээд байна. Гэхдээ энэ дотор болохоор би нэг юм сайн хийсэн юм байна гэж эргээ хардаг. Тэр сайн хийсэн юм маань болохоор би бизнесийн мөнгийг бизнесийг байлгасандаа амар баярлдаг байхгүй. Өмнөх хөрөнгө оруулалтаа гэх юм уу. Тэгэхээр би нэг анх ярьдаг л байсан да. Ингээд би ингээ номны мөнгийг ерөөс хөрөхгүй байгаа. Номны мөнгө ер нь ном байхгүй л гэж бодъё гэдэг. Энэ ном байхгүй гэдэл явж итэл энэ номноос нэг мөнгө одоо ороод ирэнгүүт энийг би дараа нэг 2 жилийн дараа ч юм уу миний ном зогсох баха. Борлуулалт. Би номгүй байхад амьдрал болол байсан. Энэ ном орж исэн ч гэсэн жоохон цалин аваад яваад. Яг хөө цалинтай ажил хийж байна. Номын өргөж ин тэнд авч өглөө тэр нэг гөрөвшийнхэн мөнгө явж ин ч гэдэг юм нэг юм бодлоор. Миний мөнгө биш л гэж харах гэж хичээж байна. Тэнгууд тэр мөнгийг тэгж явуулж байгаа тэр үед би Ирланд явахаас өмнө нэг том юм хийсэн тэр байхгүй. Би тэнд очиод надад юу ч тохиолдож магадгүй. Би ингээд хэрэглээд өрөх юм бол би ста амар өрөх байх. Тэгэхээр би энэ мөнгийг яаж өрөөсө холдуулах вэ гэдэг сонголт нь хөрөнгө оруулалт байр л байцгаах. Тэгээд би тэр байрыг тэнд авчих. Дараа нь тэрийг дахиад нийлээ машинтайгаа нийлүүлээ дахиад өөр газар л байгаа. Тэр нь зарцаад одоо утаарж ийн л хязгаарч эхэлнэ. Гэтэ ямар ч тэнд бол ямар ч сон байгаа байр. Одоо бол би юу гэж хардаг гэхэлэр би ингээд миний хувийн санхүү ингээд унтсан ч гэсэн би дахиад дараагийн бизнес хийхэд надад тэнд юм байр байгаа байхгүй. Тэгээ би тэрийг буцаад зараад би арай өөр алхам хийхэд надад нэг боломж олдох юм байна. Буцаад би тэнцээс жоохон мөнгө аваад өөрийнхөө хадгаламжийн хуучин алдсан хадгаламжуудыг жоохон буцаас сэргээхэд надад дахиад хөрөнгө оруулалт болгож гарч ирэх юм байна гэж хардаг. Тэгэхээр би зүгээр энэ дээрээс юу гэж хараад байна гэхэлэр нэгдүгээр хүн бол ингээд амьдрал дээр ямар нэгэн уналт буюу эрсдэл буюу санхүүгийн асуулт орно. Тэрэнд чиний хадгалж байгаа мөнгө чинь чамд тусалсан уу гэдэг асуулт аягүй чухал юм байна гэж бодож байгаа. Дараагийн нэг асуулт нь юм гэхэлэр чи бизнес амьдрал хоёроос салгаж гин үү гэдэг нь л амар чухал болж байгаа байхгүй. Тэр урсгалыг нь. Энэ бол миний мөнгө биш гэж харах. Яг л чи тэртээ дөрвөө чамд шунал байгаа. Чи илүү их орлого олмоор байгаа. Чамааг ингээд байж хахад ажил зүгээр ингээд дээгүүр хараа явчих чи мөнгө орж ирдэг. Ямар нэг юмтай болно гэж монголчууд бүгд ярьдаг. Хүн болгон ярьдаг. Тэгэхээр тэрийг
одоо өмнөх хоёулаа дугаар дээр хийжсэн нь тэрийг хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл жижигийн хувьд бол бизнес гэдэг нь болохоор кино. Яг энэ кино прожект байна. Нөгөөх нь одоо хажуу талаар хоолны газар. Энэ хоёроос орж ирж байгаа мөнгийг чи яг яадаг вэ гэдэг л асуулт байхгүй. Чиний хувийн амьдралын санхүүтэй холилдож гин үү гэдэг энэ асуулт чухал. Хэрвээ холилдоод байх юм бол чиний бизнесүүд сэхэл авахгүй. Чиний бизнесүүд дахиад сайн явахгүй, томрохгүй. Яг л чи тэрийг ингээд нэг өсөх боломжуудыг нь өөрөө ингээд хэрэглээд байна гэсэн. Хаагаад байна гэсэн. Тэнгүүд одоо жишээ нь юу л байна л та. За энэ орлогуудаа бол би яаж байгаа вэ гэхээр авж байгаа, аваад үрж байгаа, сайхан үрж байгаа. Бүр тэрчээс та тий. Тэнгүүд одоо би болохоор зүгээр нэг газраас яг подкастнаас сурсан юм маань энэ байл та. Нэг орлоготой ерөөсөй байхгүй. Орлогын 2 3 сувгтай бай. Миний жүжигчний мэргэжил бол үндсэн мэргэжил. За энэ нүгээр би өөрөө киногоо игээд юм олдог ингээд бай. Энэс гадна нэг бизнестэй бай. За одоо хоолны салбар руу орсон байна, рестораны салбар. За хоолны салбар ч юм бол тийм бас амар юугүй те. Ингээл ашиг өгөөл ингэдэг салбар биш байна. Дөнгөжил жил болж байна. Дөнгөжил хөл дээрээ тогтоол уучраа одоо л олох гэдэг. Одоо эндээс хараахан одоо юу гэдэг ашиг машгаа хурж авааг үзээгүй дөнгөж зээлээ өгөөл ажлын цалин өгөөл түрээсээ өгөөл ингээл ямарч байсан унчихгүй л яваад байна тий. Тэгэхээр одоо за энэ ашиг өгдөг болтлоо үүнээс гадна дахиад юу хийх вэ гэдэг дээр бас айгүйх бодож л толгой гашлахаж байна л та. Гэхдээ би энэ яг чиний саяны хэлсэн 2 дадал зуршлыг би засахгүй болвол 1000 би орлогын сувгаа нэмээд тэрийгээ би үргэлжлэвэл ямар ч нэмэргүй юм байна тийм үү? Бизнесийн орлого байлгаж чадаад сурах юм бол би хэдэн ч сувгтай хэдэн ч за нэг бизнестэй ч байсан ард нь бизнестэй ч байсан би зөвл явах юм байна. Тийм үү? Яг үнэ. Тий. Тэгэхээр чи нөгөө нэг бизнесийг ер нь бол одоо нөгөө би чинь одоо чамтай хувийн санхүүгийн зөвлөгөө өгч байгаад тэнгуүтээ би хүмүүст ингэ зөвлөгөө өгöd байхад маш олон бизнестэй хүмүүс орж ирж байгаа байхгүй. Ерөөсө бүгднгийнх нь нийтлэг алддаг алдаа нь бизнесийн амьдралтайгаа холбогдтой холбоотой байхгүй. Тэр дэлгүүр нийцсэн хүмүүс байна, тий. Тэр аялал жуулчлалын компани нийцсэн хүмүүс байна. За тэр барилгын компанитай ингээл янз янзын салбарын хүмүүс байгаа байхгүй. Зарим зураг төслийн компани. Гол юм нь яадаг вэхлээр бизнесээс авчид мөнгөө өөрийнхөө амьдрал руу аваад тэрнийхээ бизнесийн мөнгө айгу том мөнгө байхгүй. Нөө бидний хувийн амьдралын санхүүгийн зардлын хажууд амар том орлого ордог. Гэтэ өөрөө бизнес чинь тийм том орлоготой мөртлөө амар том зардалтай ийм амтэн штэ бизнес чинь туризмын зардлаас эсвэл зөндөө зардал ажлын цалингаас эсвэл тэгэхээр тэр бизнесийн мөнгийг л нөө орлого нь ороод өөрийнх нь дансаар хэрэглээд тэгэхээр хүмүүс юу гэж хараад байна тэгэхээр миний мөнгө юм шиг санагдаад өмнөх барьж исэн мөнгөнийхэн тооноос хэд ихэнх үржигдээ том болчихлоор ингээд холиод их орлого олж ийн гэд. Тий, тэрнийхээ дундор өөрийнхөө зардлын халаасыг холчиж байгаа байхгүй. Тэнгуудаа хүүхдээ бүр амар үнэтэй сургууль сургаад тэнгуудаа дахиад амар үнэтэй машин аваад ингээс лизингтэд компани мөнгөөр тэнгуудаа компани өөрөө ингэж компани хоримтлалгүй болчихоо. Компани хоримтлалгүй байхлаар компани нөгөө бизнесийн нөгөө нэг ийм үед орлого хундаг үед байгаа штэ. Одоо жишээл хоолны бизнес бол 7 сар 0, 8 сар утаа тий. Энэ үед дээр яах юм? Энэ үедээ нөгөө түрээсээ яах юм? Энэ үедээр ингээд танах ажлынхаа цалинг яах ингээд ийм том зардлууд явж байгаад тэрийг авчиад тооцохгүй их болж байгаа үедээр нүү алж ийн гэж бодоод тэрийг гол нь хувьдаа зарцуулаад тэр үедээ том шийдвэрүүд гаргаад тэг ингээд нөгөө зардлууд бол мөсгöd байгаа байхгүй амар юм зогсолтгүй өсөгдөг зардал руу шууд өөрийнхөө амьдралыг хийгээд тэнгуудаа жоох мөнгө олонгууд гэртээ засвар хичээл ингээд шууд аялчий гээл те 20 30 сая олонгууд яг өөр юм шиг аашлал тэнгууд нөгөөдгөө аваа шууд урагшаа явж маа тий. Тэгээд мөнгө болонгууд бараад тэнгуудаа хүнээс зээлд ингээд холион бат хийж байгаа байхгүй. Гол юм тэр хүний доторх хувийн санхүүгийн зохион байгуулалт нь бизнестэй холилдож байгаа буюу бизнесийн орлогыг хувьдаа хэрэглээд байгаа. Бизнесийн орлогоос яаж хүн өгөөж авал зүгээр юм бэ гэхээр бизнесийн мөнгөөс цалин авах хэрэгтэй. Бүр яг цалин авах хэрэгтэй. Энэ миний мөнгө байсан ч гэсэн цалин авах хэрэгтэй. Хоёрдугаар бизнесээс өгөөж авч болно. Өгөөж гэдэг нь чи нэг 6 сар хийчихэж гэдэг юм байхгүй. Чи нэг жил нүдэн ханчих гэдэг юм байхгүй. Тэрний дараагаар чи бизнест мөнгө хөрөмтлөгдөө цуглаа штэ. Бизнесээс мөнгө гарах ёстой. Заавал гарах ёстой. Тэгвэл бизнес ч өөрөө дахиад ингээл нэг томруулаад улам л зарлаа нэмэгддэг юм сонир төрлийн
салбар واخгүй. Засвар хийгээл улам энд ийм гоё юм хийчих. Энд ийм гэл тийм энд ийм юм засвар хийчих. Ингээл томроод байдаг. Гэтэ ингээ өгж байгаа шиг байхгүй. Амар том юм ийгэл тоног төхөөрөмжний мэл ингээл яваад дуусахгүй. Тэгэхээр бизнес өөр яах вэ? Тэгэхээр бизнес мөнгө гаргаж явах хэрэгтэй шүү дээ. Мөнгө ингэж гаргадаг юм машин байх хэрэгтэй шүү. Нөгөө талаараа. Тэгэхээр тэр мөнгийг цуглуулж хагаад тэрнээс цалингаа аван тэнд ингээ мөнгө үлдэнэ. Тэрнээс 6 сарын дараа, жилийн дараа өгөөж авах хэрэгтэй. Би том мөнгө авдаг болох хэрэгтэй. Миний бонус цалин гэж үзэх хэрэгтэй байхгүй. Одоо хүмүүс чинь 12 дахь сарын цалин, тэгээ 13 дахь сарын цалин ингээл авдагтай адилхан. Би яг ингээд тэгэхээр 5 жилийн дараа эхний удаад би жилийн дараа эндээс би ядаж 10 саяыг авъя. Нүдэ ханаад. Тэгээд энэ бизнест ямар ч нөлөөлгүйгээр тэр мөнгийг авъя. Тэр мөнгийг бол чи бизнестэй хөрөнгө оруулах юм уу? Дараагийн бизнестэй хөрөнгө оруулах юм уу? Тэр бол чиний асуудал шүү дээ. Тэр хооронд харин чи хувийнхаа амьдралын зардлыг томруулахгүйгээр явсан учраас энэ бизнес сайжирч байна гэж хармаар байна. Тэгэхээр орлогыг ингээд нөгөө ялгах хэрэгтэй болчиход байгаа. Энэ миний мөнгө биш. Энэ миний мөнгө биш учраас би хувийнхаа амьдралын төлөвлөгөөнд энэ мөнгийг тооцоолж оруулж болохгүй. Тэгэхээр энэ мөнгийг бол тентэн зарцуулъя. Тэгэд энэ зүйлийг байлгахын тулд хувийн санхүүгийн дансны систем хэрэгтэй гэдэг нь тэр байхгүй. Тэрний үгээр чи өөртөө хадгаламжтай байх юм бол чи бизнесийн мөнгө рүү орохгүй байх магадлал нь өсчихөж байгаа байхгүй. Найдвартай бизнесийг хийнэ гэсэн. Хадгаламжнаас тэгэхээр авна гэсэн. Өөр болохгүй бол. Одоо чи нэмэлт үнэхээр орлого олохгүй. Эсвэл үнэхээр одоо хүүхдүүдээ сургуульд хувийн сургууль өгч байгаа тийм. Тэгэхээр бизнесээс мөнгө авахгүй. Би өөрийнхөө хадгаламжнаас сургуулийнхаа асуудлыг шийдэх гэж зүтгэн. Ядаж бизнест маш бага дарамт учруулна гэсэн үг байхгүй. За ядаж авсан ч гэсэн би яг цалингийнхаа тэдэн сарыг урьдчилж авъя гэдэг юм. Өгөөчөөсөө би жоох урьдчилгаа тэдэн хувь авъя гэдэг юм. Ингээд явхад бизнес нөгөө нэг өөрийнх нь өсөлт, өөрийнх нь эрсдэл, өөрийнх нь аюулгүй байдал дээр баталгаа нэмэгдээд байна гэсэн үг байхгүй. Тэр ийм хоёр зэрэгцээ систем л одоо чухал болчиход байгаа. Тэгэхээр бизнес чинь найдвартай жилийн дараа томрол яг л чи тэрэнд паразитлаг болж ирсэн. Чи тэрийг шимгчлээгүй, чи дундуур нэлдв хувийнхаа амьдрал зарцуулт хийгээгүй. Тэр бизнес сайжраалаа гэсэн. Нөгөө талдаа бол тэр хооронд чиний амьдралд зөндөө асуудлууд үүсээд байгаа. Тэрийг харин чи яаж шийдээд байх гэхээр хувийнхаа югаар шийдэж байгаа юм. Одоо цалин хувийнхаа хадгаламж бүр болох хадгаламж нөгөө нэг асуудлууд үүсээд байна. Энэ хадгаламжнаас авахсаар харахгүй юм байна. Одоо чинь за бизнесгүй зөвхөр одоо нэг юм цалинтай хүн бай гэж бодъё л. За одоо Солонгост чинь ажил хийдэг хүн тий. Тэгээд тэр хүн мэдээж ажил хийж байгаа учраас цалингаа л авч байгаа. Гэтэл тэр хүн ажил хийгээд одоо ингээ хадгаламж үүсгэсэн бай гэж бодъё. За сардаа ингээд цааш мааш нийсэрээд. Тэгэхээр энэ хүн жишээ нь одоо бизнесгүй шүү дээ. Зүгээр л цалин авч ажиллаж байгаа. Гэтэ цалингаасаа хадгаламж үүсгэсэн ба. Тэгэхээр энэ хүн жишээ нь одоо бизнесгүй юм чинь жишээ нь яах хэвтэй тий. Тийм хадгаламжаа дахиад цаашаал зүгээр л өсгөөл яваад байх хэвтэй юм уу? Эсвэл энэ хадгаламжаа дахиад бизнес болгож хувиргах хэвтэй юм уу? Тийм тэр тухайн хүн ер нь бол цаашид бизнес хийх сонирхол байгаа юугүй юу гэдэг нь амар чухал юм шиг байна. Тэр утгаараа одоо нөгөө нэг хоёулаа өнгөрсөн подкастн дээр ярилцчихсан шүү дээ. Тэгээд данс хадгаламжийг ер нь яах вэ гэдэг. Хадгаламж ер нэг юм байх юм уу? Өөр байх юм уу? Харин тэгвэл би хадгаламжийг хувааж үзсэн байхгүй. Гэтэ тэр надад хэрэг болсон. Ийм бэхлээр би Ирландд 7-8 сар ингээд байж ах хугацаанд Монголд ээж рүү мөнгө данс руу хийдэг гэсэн. Тэр юм бэхлээр ээжэд зориос нэг юм хадгаламж байсан. Тэр мөнгнөөс ээж сар болгон мөнгөний өгдөг байсан учраас би тэнд орлого олохгүй зардал гаргаад байгаа мөртлөө ээжэд нэг юм одоо халамжийн мөнгө өгдөг гэсэн. Тэгээ Ирландаас ирэхэд миний орлого бүгд зогсчихсон учраас би ээж тэрийг төр зогсооцсон баг. Тэгэхээр тэрэнд нэг юм данс байдаг. Тэгэхээр тэр хадгаламж мөн үү хадгаламж юм уу? Тэр миний нэр дээр байдаг. Би зориултыг нь ээжэд зориулсан. Тэгэхээр нэг хайртай хүндээ хүмүүстэй ямар нэгэн халамж үзүүлэх данс. Хадгаламж гэдэг чинь ерөнхийдөө ер нь яваад исэн чинь юм малгай үг байсан юм байна гэдэг ойлгосон. Нэг дансанд байдаг 50 сая төгрөг биш юм байна. Одоо тий? Эсвэл ингээд 100 сая төгрөг биш юм байна. Хадгаламжийн зүр хэлбэрүүд нь янз янз лээд юм байна л да. Одоо бондорч байдаг юм байна. Цагаарч байдаг юм байна. Эсвэл одоо токенч байдаг юм байна. Тэг ингээд янз янзын хэлбэрээр л байдаг юм байна. Харин энэ хадгаламжийг юунд би зориулах уу гэдгээ миний амьдралын одоо хэм маяг те юм байна. Би юу гэлэг чухалчилж байгаа юм бэ гэдэг дээр хувирлах хэрэгтэй юм байна. Энгүүд хүүхдүүдтэй хадгаламж нээж эхэлсэн. Тэгээ хүүхдүүдэд хадгаламж нээж эхэлсэн чинь
Манай ихнэр тэр зээлээд нэг удаа авцсан л та. Тэгээд хилцэн болохоор л авцсан юм л да. Хадгаламжтай байгаа гэж хэлсэн чинь хилэд дэмэл байсан юм байлээ гэдэг. Тэгээд хадгаламж болохоор ингээд хүүхдүүдэд хийчихлээр хүүхд их гээд би тэрнээс бас цайгаа авчиж. Гэтэ тэр яг ингээд нийлүүлээд харахаар ингээд мөнгө байгаа байхгүй. Зүгээр л нэг хит хитэн дансанд хийцэн болохоос ш. Тэнгууд би хүүхдүүдийн хадгаламж гэж мөнгө байна. Миний одоо эрсдээс хамгаалах гэж нэг мөнгө байна. Тэр нь болохоор амар бага басна. Тэр ер нь бүр хамгийн дөрөв баг алгуулж байгаа байхгүй. Тэнгуудаа ээж гэдэг нэг дансны мөнгө байсан. Тэгээд бизнесийн хоримтлал гэж нэг данс байсан. Гэтэ бизнес зогссон учраас бизнесийн хоримтлал гэдэг мөнгө. Тэгээд дахиад ингээ хараад ингээд нэг хит хитэн юм ном момны мөнгө гэдэг чинь ингээд хит хитэн мөнгө байхгүй. Тэнгууд тэрийг ингээ харахаар буцаагаад аялын данс гэж байна те. Тэгэхээр эн чинь ингээд ийм олон данс ингээд харагдаад байгаа юм шиг боловч би өөрийнхөө амьдралын үнэт зүйлүүдээр тулгуурлаж мөнгө хийсэн байгаа байхгүй. Энэ мөнгийг би тэрэнд л зориулахын төлөө байл. Гэтэ тэрийг буцаагаад аваад хэрэгэлсэн ч гэсэн тэр миний уналтын үед авахсаар арга байхгүй. Одоо надад өөр сонголт байхгүй. Орлого зогсчихж байгаа учраас тэгээ буцаад одоо чил тэрийг цөөлөх хэрэгтэй юм байна. Зарим үнэт зүйлүүдэд одоохондоо хойшлуулах хэрэгтэй юм байна. Гэтэл нэг зүйл ойлгоход хадгаламж бол нэг дансанд байдаг бөө мөнгө биш юм байна гэдгийг ойлгосон. Нэг дансанд биш. Тэгэхээр чи одоо чамд үүсэж байгаа асуудлууд ба шүү дээ. За одоо яг ямар том мөнгөний хэрэгцээнүүд байна. За одоо чи яг шийдв. За одоо 2 хүүхдийн сургалтын төлбөр байна. Сургалтын төлбөр. Гэтэ эн чинь нэг жилийнх биш шүү дээ. Үргэлжлэн гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Энд чинь л цаашдаа бол одоо өнөөдөртөл 1 жилийнхэн төлбөр тулгамдж байгаа болохоос цаашдаа хүүхдүүд маань одоо 5 6 жил сурах учраас тэрвэл хааштай л энэ бол нон систем зогсолтгүй тийм зогсолтгүй. За өөр одоо мөнгөний асуудал. За ер нь за бизнесийн одоо нөгөө зээлмэл тий. За тэр болохоор гайгүй. Би бол тэрийг бол хааштай ингээд хоолны бизнес явж байгаа юм чинь зогсож байгаа юм чинь тэрийг ингээд явчихад болчих واخ гэж. Өөрөөр л айхтар надад одоо мөнгөний проблем бүр ингээд нэг яралтай гэдэг юм бол гайгүй л байна л да. Одоо юу гэдэг би болохоор одоо чинь машинтай болъё гэж бодсон бол тий. Өмнө нь ингэж нөгөө нэг подкаст хийж ингэж байгаагүйсэн бол би магадгүй одоо том машин уны ланд 200 300 нэг ч гэдэг юм уу тий. Тэрлүү зориод тэрлүү илүү мөнгө зээлж аваад тэрийг өрийг дарж марах гэж явах байх. Одоо бол надад мэдгүй тийм сонирхол нэг байхаа болцсон. Илүү ер нь бас нөгөө нэг ярьжсэн дээр энэ подкаст хийгээд яг ингээд байснараа илүү нөгөө хэрэглээгээ айгүй бас хяндаг цэгэндэг хэрэгтэй энэ надад хэрэгтэй юу хэрэггүй юу энэ миний зөв хөрөнгө оруулалт уу биш үү жишээ нь байр бол одоо айгүй зөв хөрөнгө оруулалт байх гэдэг шүү дээ тий үлдлэх байнга өсөж байгаа машин тэгэнгүүт амар үнэтэй машиныг амар өндөр үнээр аваад магадгүй хэдэн жилийн хугацаатай зээлээр аваад авлаа гэж буцаага зарахад нөгөө миний авсан үннээс ундайгаа учраас энэ бол нөгөө нэг айгүй хэрэггүй зээлээ гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Өөр одоо нэлээ олон хэдэх дугаар дээр ч ялла. Гэх мэтлээ ингээд нөгөө энэ яг санхүүгээ сурж байгаа мөртлөө энэ бодлогыг бодоод ингээд аваад үзэхээр одоо миний хэрэглээ, одоо миний амьдралын хэм маяг ч юм уу арай өөр болсон. Илүү тийм энгийн тал руу юм шиг тий. Нэг үнэтэй хувц сонирхгүй. Чи юу л хөрөнгө оруулалт хийх юм? Би бол одоо мөнгөтэй боллоо гэж бодъё. Одоо би яг бодож байгаа нь ерөөсөө миний хамгийн дийн төрөнд ерөөсөө хүүхдтэй эхлээд хөрөнгө оруулалт орё. За хүүхдээ маш сайн боловсрал, маш чанартай боловсрал эзэмшил. Тийш чи маш их мөнгө хийх шаардлагатай байгаа юм. Тий, ерөөсөө одоо олж байгаа орлогынхаа ер нь дийлэх хувийг хүүхдүүдэд зарцуулъя гэдэг бодолтой байгаа. За түүнхээр мөнгө олоод байвал яах юм? Хашаа хөрөнгө оруулалт хийх. Тэгээд байвал тэгэл дахиад нэг бизнес л бодож болох. Бизнесийн чи мөнгө ороод ирлээ яах юм? Бизнесийн маань мөнгө ороод ирлөө. Ороод байвал яах юм те? Ороод байвал маш яахгүй. Гэхдээ одоо тэгэл яг хөө мэдээж миний тэр нөгөө хэрэглээ орж ирж байгаа орлого одоо чинь машин авах хангалттай мөнгө үүсцэн те. Магадгүй ингээд би тэр машиныг амар хүнд нөхцлөөр биш боломжийн үнэ шар ингээд авчих боломжтой байвал машин авах бах. Тий. Байраа сайжруулна. Тий, мэдээж орлогонд харуул бас байраа сайжруулах гэж бодох. Тий, бас тий. Хааштай хөрөхгүй бол заавал тэрийг ингэж үр зээл тавьж ингэн байран зовж барьж ингэж авъя гэсэн бодлол байхгүй.
Үнэхээр ороод ингээд байвал мэдээж амжилтын чанар юм аа одоод ингээд юмудаа тиймэрхүү зүйл рүү зорих бах. Тэгээд тодорхой хэмжээнд ийм зохисолтгүй бизнестэй болохыг зорих бах. Нөгөө талаар нь бас яг миний хувьд зүгээр дотроо бодогддог нэг зүйл нь бас нэг юм нөгөө одоо хүмүүнлэгийн нийгэм тустай тиймэрхүү зүйлүүдийг бас одоо мэдгүй одоо амар их мөнгөтэй орлоготой болчвол болоод байвал одоо стан жигэн сургууль цэцэрлэгч гинөө эсвэл тийм хэрэгтэй юм руу зүйл рүү бас нэг тодорхой хэмжээнийх мөнгөнийхөө хувийг зарцуулах бах. Одоохондоо болвол миний нэг зорж байгаа юм бол хүүхдүүдтэй л ямар ч байсан боловсралтай байлгая. Тэгээд бизнес ямар ч байсан доктортой байлгая. Бизнесийг одоо энэ хоолны бизнесийг одоо дөнгөж 6-7 сар болж байна. Ядаж жил болгоодох юм, 2 жил болгоодох юм. Энийн ар дээр яах нь ийх нь гэдэг л юмнуудыг л одоо бодож байна. Тэгэхээр харин одоо ингээд нэг чи мөнгөтэй болох тусмаа мөнгөө яаж хуваарлах вэ гэдэг хуваарлтууд чинь чухал болж эхэлнэ л дээ. Би бол юу л гэдэг юм тэгэхээр хэрвээ чи одоо ингээд хувьтай хадгаламж үүсгэж эхэлвэл тэр хадгаламжийг яг уу энэ нөгөө талаар нэг эрсдэлтэй санагдаж байгаа. Орлогын хөөсөрийн зөвхөн чи байгаатай холбоотой. Энэ жилийн төлбөрийн төлчлөө эх жилийн чиний бизнес, чиний эрүүл мэнд, чиний одоо орлого олох чадвар ямар байхаас хамаарат хүүхдүүдийн ирээдүйн хамааралтай болчих. Тийм ээ. Эрсдэл нь бол чийл болчих жоох байхгүй юу? Тийм ээ. Би ерөөсөө өвдөж хавдаж болохгүй ерөөсөө тэгэхээр тэр бүр боломжгүй зүйл байхгүй. Тэр хийхгүй байхгүй. Тэр төсөөлж чадахгүй зүйл. Тэгэхээр ингээд нэг орж ирж байгаа орлогыг нэг данс руу нэг зүйл рүү төвлөрүүлээд тахлаар л тэр чинь ингээд одоо тэрэндээ зориулагдал байхгүй шүү дээ. Босод бүх чиний эрсдлүүд, босод чамтай холбоотой бүх үнэт зүйлүүд чинь ингээд байхгүй болоод эхэлж штэ. Тэр дундор өөр юу ч хийхгүй юм шиг тий. Ингээд болоод эхэлж. Тэгэхээр хадгаламж яг хөө эхлээд нэг дансанд цуглуулж агаад гайгүй томроод сонирхлын чөлөөд эхэлвэл одоо 20 сая дээр очдөг тий. Тэр үед энийг яаж 30 руу авчих вэ гэдэг арга ярьж штэ тий. Тийм тул окей энийг би хүүхдүүдэд угаасаа эрэг жилийн сургалтын хэлбэрт нь угаасаа хийхгүй л болохгүйгээд тэг ингээ хийгээд эхлэхээр 20 10 болчихж байгаа байхгүй юу? 15 ч юм эсвэл одоо 15 ч юм 20 биш. Тэгэхээр ингээд нэг яг үндсэндээ өөрийнхөө үнэт зүйлүүд рүү ингэж мөнгө хуваарлах, хадгаламжийг ингэж задлах тухай яригдчих жоохгүй. Гэхдээ тэр нь яг тэрэндээ зориулахгүй бол угаасаа л гардаг том зардал гаргана тий гэдэг юм зүйл ярьж байгаа. Тэгээд гинт их мөнгө олно гэдэг юм чинь бол байхгүй шүү дээ. Мөнгө чинь ингээ бангаал багаар нэмэгдээл орлого багаар сайжраад цүм аавна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр болгоны мөнгө казиногийн джекпот л аждаг болов. Тэгэхээр тэр цуглаж байгаа мөнгийг би цуглуулдаг нэг юм л одоо цуглуулгын юмтай байх гэдэг шүү дээ тий. Тэд нар л угаал ингээ хийгээд байна гэсэн. Тэгэхээр үнэхээр чи ингээ машин аавна гэж ивэл тийм амар их мөнгөтэй олчоод тэгэл машин авдаг гэдэг юм байхгүй болчих واخгүй. Тэгэхээр л аавна гэдэг сонирхол байгаа л бол тийшээгээ хөрөнгө оруулалтын жоохон мөнгө үүсгэх хэрэгтэй болчих жоо. Хийжлээ гэж юу. Тий. Гэтэ тэрийг анхандаа бол чи одоо эхлээд нэг хадгаламжтай тэрийг чи хүрх гээд байвал үнэцүүлүүд рүү хуваарлах тухай яригдчих. Дараа нь тэр үнэцүүлүүд рүү хуваарлсан мөнгөө дахиад өөр одоо чи тэр машин тэрийг авах юм сонирхол бол тэрэнд дансна их. Яг тийм сонирхол үнэхээр төрж ихэлвэл за би юу навъя. За тэгвэл энэ машин зориулсан данс үүсгэж. Тэгвэл бид нар нэгэн боломжийг ганцхан удаагийнхаа том боломжийг дандаа сэтгэл хөдлөөр шийдвэр гаргаж байгаа. Нэг удаа ингээд чиний бизнес маш сайн байгаад одоо юу гэдэг 12 сар ч 10 амар цөм олоо гэж бодоод 20 саяг чамд цалиу өгч. За 50 саяг чамд урамшуул болгоод өгч. Би хэвээр бизнесээс нэг удаа ингээд 50 сая авч үзлээ. Авангууд гинт ингээд машин амтарч. Нэг найз урчсан нөгөө машинаас амьдрал амар асуудал гэс хямдгаа өгчтэй. Энэ машин чи өөрөө тий 90 сая машин байхгүй. Эсвэл 100 хэдэн сая машин байна. Би тэгээд энэ дээр 50 сая нөгөөл нөгөө тийм ингээд зээлээр авчихна. Амар хямдхан сард хийдэг. Ингээд ийм гоё боломж ч юм уу. Яг энэ үед бол чамд энэ боломжийг хатгаад авчвал болохгүй л ингэ зарчин ч гэдэг юм уу. Тэгээд нэг ийм амар гоё бодлоо төрөөл тэгээд чи нэг удаагийн тэм олж байгаа том боломжоо ийм юм руу хийчих жоохгүй. Гэтэл яг ингэ байж идэл чи зарим зүйлүүд ерөөс бодохгүй байхгүй. Тэр нь хүүхдийн сургалтын төр бодохгүй нь хийгдэндээ. Бодохгүй байр ашиглалтанд ороо дахиад тэрэнд одоо нүүж мөхөд тавилга мавлах юм руу болно доо. Эсвэл одоо тэгээ манайх ингээд зундаа лагарт гардаг нэм юм руу явах хэрэгтэй доо. Тэ? Эсвэл одоо дахиад юуны киноны бизнесийн хөрөнгө оруулалт хийгээд тэрнээсээ би жоох ашиг авчих юм руу мөнгө хийндээ. Тэ? Эрүүл мэндийн юм одоо эрсдэл үүсгэхэд надад ийм жоохон ч гэсэн мөнгө байх хэрэгтэй.
бүх юм байхгүй болчих жоох. Би л яг нөгөө саяны сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаж байгаа. Би л бидний гаргаад байдаг шийдвэр сэтгэл хөдлөлийн шийдвэрүүд дандаа энтэй холбоотой. Ингээ машин авсан байсан чинь дахиад маш гоё бизнес төр чинь хөрөнгө оруулалт хийгээд тэрнээс чи дахиад хувь эзэмших боломж олцсон тэрсэн чинь чи машинтай зээлтэй. Гэхдээ мөнгө байхгүй. Хувийн хатлаар ингээд тийм юм л өсчихөж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө нэг хүмүүс ерөөсөө одоо нөгөө нэг орж ирж байгаа мөнгөө хадгаламжийн дотор үнэцүүлүүд гэдэг зүйлүүд чинь тэр гарах зарлууд тахгүй гарна. Ирээдүйд гарна гэсэн үг. Тэгэхээр одоо бол хадгалж байгаа 50 сая, 20 сая, 30 сая хүрсэн хүмүүс хуваарлах хэрэгтэй болчихж байгаа. Хуваарлах дотроо бизнес хийнэ гэдэг мөнгө хийж болно. Үнэхээр нэг би өсгмөр байна. Би дахиад өөрийнхөө орлогыг нэммээр байна. Сард надад орж ирж байгаа цалингаас илүү нэмэлт орлого олмоор. Тэгэх юм бол энийг би бизнес рүү хөрөнгө оруулалт хийх зорилготой мөнгө гэж болно гэсэн үг байна. Солонгост байгаа хүмүүс ирээдүйд бизнес хийх ямар нэгэн байдлаар мөнгө олгоход зориулах мөнгө хийнэ гэх юм бол эрсдэл гаргаж болох дансруу хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би энэ өөрийнхөө олсон 100 сая төгрөгийнхаа 50 саяар би бизнес хийнэ. Тэгээд 50 сая нь хадгаламжтай байж. Миний хувийн амьдралд хэрэгтэй. Хадгаламжинд байж болно. Гэхдээ би тэр дотроос байр авах туршлага өгнө. Би хувийн амьдрал. Гэхдээ тэгсэн ч гэсэн би бүгднгээр нь байр авч болохгүй. Тэгэхээр би тэр байрыг сар болгон төлөнгөө ингээд өөртөөс мөнгөтэй авах хэрэгтэй. Ядаж би ингээд ямар нэгэн ажил хийхэд бизнес эхлүүлэхэд надад цалин өгөхгүй шүү дээ. Тэгэхэд би тэр бизнесийг хөл дээр нь босгоход ярьчаал өөртөө цалингаа тавих дансны хадгаламжтай байх хэрэгтэй. Ийм нөгөө шийдвэр гаргах хуваарлтуудаа хийх гэдэг аахгүй. Энэ мөнгө бол яг мөнгө болдог мөнгө. Энэ мөнгө бол яг миний хувийн амьдралын аюулгүй байдал зарцуулагдах мөнгө. Энэ бол яг хүүхдийн боловсрол зориулагдах мөнгө гэдэг л юмыг л хуваарлах гэдэг аахгүй. Тэгэхээр энийг ингээд холион бантыг хийгээд тахлаар сэтгэл хөдлөлийн шийдвэрүүд гаргаад байдаг. Тэгээд нөгөө хадгалсан мөнгөө тэр чигт нь үрчээд тэгээд дараа нь хадгаламжаад нойлчингуудаа дахиад за яг хадгалчих юм чиндээ гэж өнгөрж яваад шүү дээ тий. Одоо тиймүүд за би болохоор нөгөө би одоо нөгөө хадгалаад яг юун зорж хадгалах вэ гэдээ асуудсан шүү дээ. Тэрний оронд одоо чинь магадгүй өөр хүмүүс за өөртөө хадгалж тэгвэл магадгүй энэ хүмүүс одоо ингээд өөртөө зориг тавил яг одоо чинь за би байртай болно тий. Одоо за байрны лизинг байрны урьдчилгаа бүрдүүлнэ гэд хадгалж байгаа бол хадгалж байгаа яг байрны урьдчилгаанд хүрлээ 30 сая юм уу 40 сая 50 сая боллоо. Тэгвэл шууд байранд авчиад өгчих. Зөв юм уу? Эсвэл тэгж хадгалчаад за 30 сая хүрлээ 15-ыг нөгөөд 15-ын цаанаа байлгаж явах ёстой гэсэн үг үү? Тийм. Яг саяны сүүлийн аргач. Хэрвээ тэр чигээр нөхөх биш. Зорьсон бол ядаж ингэж одоо нэг за яг байранд гэж зорж хадгалсан ч гэлээдээ хүрлээ гэж бодоход талын дахиад цаанаа өөрийнхөө хадгаламж үсгээд дахиад тэрийг 15-ыг авч үлдээ дахиад 30 болтол нь жоохон зүтгэж жагаад 30 болгонгууд нь байрлуугаа. Яг үнэ. Тийм. Яг тэгэхээр одоо нэг хүмүүс яагаад ингэж тэгэх гээд байна вэ гэхлээр энэ чинь нэг бөөнд нь шийдвэр гаргасны дараа дахиад тэр хүнд эрсдлүүд ирээд байгаатай холбоотой. Шалтгаан нь маш ойлгомжтой. 30 сая төгрөгөөрөө шууд байрны урсгаар бүгдийг нь хийцэн заяа. Лөөрийн байр хотлоод авсан. Сая юу юм бэ? Тэр лөөрийн байр хотлоод авсан заяа. Лөөрийн гэдэг нь тэр компани өөрөө дампуурчиж байгаа гэсэн үг. Тэгээ тэр хүн байрчгүй, зорчилгаачгүй, тэрийгээ авч чадахгүй, өгтлөө хөлмөрлөж мөнгөө цугласан мөнгө. Тэгээ тэр хүн тэр одоо өвдөх хэрэг байхгүй. Дахиад байрны ч мөнгө байхгүй. Тэг юу ийсэ? Бүгдийн зориулсан. Тэгээд тэр юу сурах хэвтэй? Сайн судал гэдэг үг чинь бол хүн болгонд хэлэгддэг л зөвлөгөө шүү дээ. Чи бүгднийг ямар нэг юм битгий зориулаа. Наад чинь ямар ч эрсдэл байж магадгүй. Чи үнэхээр сайн судалсан байсан ч гэсэн чиний тооцоолж мэдээгүй эрсдэл чамд ирэх магадaltaй. Тэгэхээр өөрт байгаа бүх зүйлийг нэг зүйл битгий зориулж бай гэдгийг л хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсө бүгдийн л биш юм а гэдэг л ийм дөрмийг л яриад. Нөгөө талдаа эн чинь нөгөө нэг түрүүн хоёлаа ингээ 6 данс гэд үүсгээд 7 данс гэж явж байгаа шүү дээ. Тэр хүн нэг хэсэг юу өгдөг юм болоо гэд ингээ харсан чинь тэр ингээд хүнийг уламсан орлого олохыг шахах шахалтл юм бэл. Одоо дасгалаар бол илүү хүнд дасгал хийлэгдэг болгох техник юм бэл. Гэхдээ эхэнд нь орж ирэх 6 насны их юм бол тэр энэ аргыг хэрэгжилж чадахгүй шууд тамирдана. Угсаа тэгжсэн тийм. Мэргэжлийн тамирчидтэй өрсөлдөж байгаатай. Тэр яг л орлогын өөхсөр байхгүй юм чинь. Тэгэхээр хүн бол
хоёул хувил яриад байгаа гэдэгтээ түр ярьсан шүү дээ. Хувил яриад. Тэр хідэн төгрөг биш шүү. Хувил яриад. Тэрийг энэ шиг одоо мөнгө хүн цоглуулж ирсэн аа хувилчж байгаа байхгүй. Тэнгуут би тэдэн хувийг нь л байран зориулъя. Гэ хувилч. Тэг нөгөө үлдсэн хувийг нь одоохондоо байхгүй гэж бодъё гэдэг юм хэрслийн тооцоол хийдэг болох гэдэг шүү дээ. Юу ч болж магадгүй. Тэгэхээр хүн тэр үлдсэн мөнгө нь зориулсан мөнгө хүрхээ болчих шүү дээ. Тэгэхээр тэр хүнд юу ярьж байгаа нэг даалгавар шиж байгаа байхгүй. Би 30 сая цуглуулсан. Тэгээд би яхаа энэс 60% нь гаргая. 70% нь гаргая хамаагүй. Арай өндөр хувь. Тэгээд 30% цаашаа хийн тэгэхээр миний 30 сая төгрөгийн 20 сая төгрөг ч юм уу байрны гарах гэдэг шүү дээ. Тэгтээ тэр нь хүрхгүй байгаа байхгүй. Тэр нь өгөх газар нь 35 сая гэдэг. Тэгээд би 20 сая төгрөх гээд байдаг. Наад 10 сая дутаа байгааз. Яаж илүү сайн орлого олох вэ гэдэг юм байхгүй. Толгой ажиллахаас өөр аргагүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би илүү сайн орлого олоод иш илүү сайн хийх хэрэгтэй юм. Гэт ингэ зүтгэн гэсэн үг. Тэгэхээр хүнийг нөгөө нэг одоо дансны системүүд хүнд юу өгöd байгаа юм бэ гэхээр орж байгаа мөнгө нь гэд юучгүй ингээд ховлогдоод байгаа учраас өөрийн гард үлдэж байгаа мөнгөө би яавал их байлгах вэ гэдэг ийм түлхэцийг нэг тэр бодлогыг бодхоос аргагүй болгочихж байгаа байхгүй. Чи орлогоо нэмэхээс чамд боломж байхгүй гэдэг юм байхгүй. Тэгэхээр миний үлдсэнд 30%, 50% маань өмнөх хийсний дараагаар өмнөх олж исэн бүх мөнгнөөс нь их болохын төлөө би ийм арга хайна гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо чиний бизнес дээр ч гэсэн одоо чи бизнесээ бол ингээд яг бизнестэй чи жилийн чөлөөгцсөн ба штэ. Жилийн дараа л хүртээ гэдэг өөртөө жилийн чөлөөгцсөн. Тэнгууд бизнес тэгвэл яавал одоо ингээд илүү сан орлого олох юм бэ гэдэг дээр чи мотивацаа өөрөөсөө холдуулсан юм шиг нөгөө талаар харагдаж байгаа байхгүй. Яг л бизнес зээлэл төлөх юм байна. Чи ерөөсөө цалин авахгүй байна. Тэгэхээр бизнес яаж илүү сайн ажиллах вэ? Бизнесийг юу шахаж байгаа? Чи цалин жоохон ч гэсэн авах. Эсвэл бизнест хадгаламж гэж байна уу? Тэгээ бизнесийн хөрөнгөлт гэж байгаа юу? Байхгүй. Тэгвэл бизнес юун дээр мотивацлаа гэж. Яагаад илүү их олох хэвээр? Яагаад хүрхгүй байгаа юм яаж хүрэх вэ гэдэг дээр бодлогоо бодох гэдэг юмыг нь бизнест өгөхгүй байгаа. Яг л бизнесийн мөнгийг тодорхой нь хадгалчаад тодорхой үлдсэн мөнгөөр нь яаж игээд зээлийн төлүүлээд түрээсийн төлүүлээд ингэж явах юм бол энэ бизнес шахагдаж байгаа байхгүй. Өдөрт манай ланч тэд борлогдох хэсгүй юм байна. Илүү тэд борлогдож бид нэр хугарлын цэг дээр очих юм. Ядаж гэдэг. Гэхдээ тэр дотор чихэд хоримтлал үүсгэх юмыг нь хийчих юм бол бизнес өдөр ажиллаа гэж эхэлж байгаа байхгүй. Нөө нэг юм шахагдаж байгаа байхгүй. Тэр хоримтлал яах юу өгöd байгаа юм бэ гэхээр бид нар ингээд ирээдүйд тийм байхгүй юу. Бид нар ирээдүйд юм аюулгүй болох гэдэг үг биш. Хоримтлал чинь шал өөр юм хөндөгж байгаа байхгүй. Илүү чи зөв тактика сайжруулах хэрэгтэй. Тулаанаа сайжруулах хэрэгтэй. Хүлээх ёсгүй. Эднийхээ ингээд хийж л байх хэрэгтэй. Тэгжээж л танай бизнес чинь юун дээр одоо маркетинг яаж хийх юм, зарлаа яаж хянах юм, тэ гэдэг ийм бодлогоудаа илүү сайн бодож эхэлнэ. Шахалтанд орчих учраас. Одоо жишээ нь за бизнес гэх яг сая одоо нэлээд болоо бизнес гэж ярьчлаа. Зүгээр ажил хийдэг, орлого олдог, цалин авдаг хүн бай гэж бодъё л та тий. Тэгэхэд тэр хүн өдрийн турш одоо тэр ажилласаа л өөр юм хийх ямарч боломжгүй, орлого нэмэх ямарч боломжгүй. Одоо маш завгүй ажиллаж байгаа хүн бай гэж бодъё л. Тэгэл сарын 3-аас за 5 сая төгрөгийн цалин авдаг. Маш завгүй. Гэтэл энэ хүнд цаашаа хадгаламж нээгээд ч юм уу цаашаа ингээд яхаар хүрлцэхгүй байгаа. Тэгвэл энэ хүн яаж дахиж орлого нэмэх хэвтэй? Орлого нэмэх хэвтэй тийм. Маш ойлгомжтой. Тэр хүн хадгалаад эхлэх юм бол мөнгө нь хөрхөө байл. Харин тий. Тэгээд дэдэг ажиллаад зээлж түрээс мөрөөс ингээд одоо юу гэдэг эсвэл байрныхаа ипотекийн зээлийг төлөө цаана амьдралын хоолны мөнгө олдохой байл. Тийм. Тэгсэн чинь ажиллах илүү цаг гарахгүй. Ихтэй асуул. Маш завгүй байгаа. Тэгвэл харин тий. Тэгэхээр ингэж үзнэ үү гэдэг юм байна. Одоо яг олж байгаа орлогоосоо чи яг цаашаа хадгалаад үлдснээс нь амьдраад үдсэн үү гэж юу? Тийм. Энэ үед тэр хүнд асуулт гарч ирнэ. Тэрнээс нааш энэ хүнд асуулт гарч ирэхгүй. Яг наад үгээр чинь тайвшруулад өөрөө тайвшруулад маш олон жил явцсан гараад байна. Харин тий одоо хүмүүс яг тэгдэг байхгүй. Одоо чи хадгаламж нээлдэ хадгалал та гэхээр үгүй би одоо олж байгаа орлого минь хүрлцэхгүй байгаа шүү дээ. Гол юм нь үдсэн үү? Харин үзег байхгүй. Тэр хүн ям ийм нэг 9 минут амьд гарах гэдэг юм дээр очиог байхгүй. Тэртээ тэргүй чи өлсөх юм бол тэртээ тэргүй чиний хоол хүнс дутагдах юм бол чи хөдөлжил таараа. Ядлаар чи амьд үлдэхийн тулд. Тэгэхээр хүрхгүй бүх юм байхгүй болцсон хадгалагдаад тэр мөнгө байхгүй болцсон.
тэр голон дээр хадгалж байгаа мөнгөнд хүрэхгүйгээр өөртөө сорилт хийнэ гэсэн үг. Энэ үед хүн яах вэ гэхээр яавал би цалингаа нэмэх вэ гэдэг илүү бодиттой бодлого бодож эхэлнэ. Магадгүй одоо сайн зарлаа маш сайн хэмнэн. Хоёрдугаарт яах вэ гэхээр зээлэн дээр эргэж анализ хийн. Зээл ер нь зөв байсан уу? Хэтэрхий өндөр зээлүүд төлөлттэй зээлээр орсон байна уу? Сарын төлөлтийг ирж штэ тий. Тэрийг сард өндөр төлөлтийг өгдөг зээлээр орсон байна уу? Тэгээд манай хэрэглээ амьдралын зардал арай бас давраад байна уу? Гэдэг юмнуудаа ингээ харна. Хэтэрхий тансаг байна уу? Хэтэрхий үлгэн байна уу гэдэг. Тэгээд дараа нь яах вэ гэхээр би яавал би ер нь ягаад 8 сая цалин авч болохгүй гэж. Ягаад сайн ажилтан болж тушаал дэвшиж болохгүй. Ингээд яг бодтоор харна. Би тэгэхээр илүү гүйцэтгэл хийгээд ингэж цалин авч болох юм уу? Надад өөр давуу ур чадварууд байна уу? Эсвэл би энэ ажил байгаад байх юм оронд өөр ажил руу явах хэрэгтэй байсан юм уу? Би ингээд амар буруу газар байгаад байсан байж болох л. Илүү намайг үнэлэх газруудыг би ягаад харж үзээгүй юм бол тий. Тэгээд одоо юу гэдгийг би ур чадвараа нэмэгдүүлэх юм бол миний цалин ингэж нэмэгдэх юм байна. Ингээд энэ хүн чинь ингээд юм тухтай бус нь биш болчихж байгаа байхгүй. Тэгэхээр одоо жилийн энийг бүр бодтоор хэлсэн. Манай ихнэр цалингаа нэмэхгүй хэдэн жил явсан гэж бүр амар болж хэлсэн. Тухтай бус нь байгаад байгаа байхгүй. Яг тэгэхээр ингээд тэр ажлынхаа цалин заахтай ингээд тэдэнд өрлөгдөө. Тэгээд нэмэгдэхгүй гэдэг бүх шалтгааныг өөрөө гой тайлбарлаад олцсон. Тэгээд тэрийг өөрийнхөө хэлэл яваад байгаа. Тэгээд би зөвлөгөө өгсөн байхгүй. Захирал руу гараад яг ингэж асуу. Ингэсэн гадагшаа ингээд мэрэгжил дэвшлүүлэх явах юм бол тэр мэрэгжил дэвшлүүлэхээр явсан зардыг чинь байгууллага төлнө. Тэгтээ та нарт хэдэн жил дахиж ажиллана. Тэгсэн чинь цалин хэд өгсөн ч амар бага зэл. Тэгээд тэрнгээр л явах юм. Тэгээд гэтэл одоо би ажил хийхгүйсэн бол чиний цалин манай амьдралд юу яаж хөрөлцөх вэ гэхээр сонио асуулт болчих. Ингэн гут захирал руу ороод ингэ асуу. Энэ цалингаар амьдрах боломжгүй байхад дахиад тэр чинь ийм кейс үссэн. Тэр гадагшаа явсан сургалтын төлбөрийнхөө очиод амьдрах зардал өөрөөсөө гарах манах зөвхөн нийслэлийн зардлыг гаргана гэсэн нэг тийм байсан баг. Тэнгууд нөхөр очиод ингэ чи болохгүй ингээ бүр ингэ хэрүүл хийж гэдэг юм. Тиймэрхүү юм дээр болж ирсэн. Нилээдэн жил юм. Тэнгууд миний хэлсэн санал болохоор ингээд асуу. Юу гэж асуух вэ гэхээр за би тэдний цалин авдаг. Өдөр тэдэн жил ингээд энэ цалингаар явлаа. Тэгэд энэ цалинтай намайг тийш очиод одоо тэр амьдрах зардлаа гаргаа гэдэг нь хүрхгүй. Би зээл авна гэсэн үг. Тэгэд би тэр зээлийг буцаж ирээд энэ цалингаар төлөөд тэр мэрэгжлэр энд ингээд ажиллаад тэдэн жил дахиж энд уягдаад энэ цалингаар яваад энэ амьдрах боломж байна уу? Буюу зүгээр гар гэсэн үг юм уу? Гэдэг асуулт ихтэй байсан. Зүгээр ингээд боловсонгоор тэднийг гарчгаа гэдгийг л хэлсэн юм байна те гэж би ойлгох уу гэдэг асуулт тавьчихсан. Тэгээд цалингаа нэмүүлжсэн байхгүй. Тэр хүмүүс өөртөө гэхдээ тэр чинь энэ дотор хадгаламж яригдахгүй байгаа байхгүй. Энэ амар муу дийл байхгүй. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол хүн мөнгөө орж ирж байгаа цалингаас мөнгө хадгалчаад тэгээд зардлуудаа тэрэн дээр зээлүүдээ гаргачаад үлдсэн мөнгөөр амьдралд хүрэхгүй байх юм бол энэ цалин хүрэхгүй байх гэж үгэн дүгнэх нь хүмүүс цалингаа нэмүүлэх маш ухаалаг юм зарчим байхгүй. Гэтэл хадгалж үзээгүй жийж зардлаа өсгчөөд одоо үрж байгаа одоо хэрэглээ өсчөөд энэ цалин надад хүрэхгүй байна гэдэг ч юм бол айгүй буруу одоо санал дэвшүүлээд шүү дээ тий. Тэгэхээр одоо яг л ер нь яг наадах чинь хамгийн гол одоо ярих гэдээсэн юм л ер нь наадвал чинь л байна л да. Би одоо ингээд дондоо сонгож өмнөх подкастууд дээрээс эдрийг яригжсэн. Гэхдээ эдэр яаж яригжсэн гэхээр би ч нөгөө дөнгөж дансны арга сурж байгаа, хадгалж сурах гэж байгаа тийм нөхцөл яг хоо энэ ярианууд дунд нь үсчихсэн болохоос би өөр юм руу чиглэлээ явуулсан байхгүй. Одоо болохоор нөгөө нэг хоёлаа нэг юм олон жил юм яг ярьж байхад хүүхдийн сургалтын төлбөр яригдал тэгвэл одоо хүүхдээ яг хоо миний орлого хүрэхгүй ш тэгвэл яг хоо тэгвэл очиод бартер яаж ч болно чи мөнгө ямар ч байсан чи хадгаламжиндаа хүрхгүйгээр л чи очиж игээл хүүхдийн сургалтын төлбөрийг болго гэд ярьжсэн. Тэгэл яг очиод яриад үзэл болгосон. Тэгээ одоо нөгөө нэг асуудал чинь тэр ихгүй. Одоо бидний хамгийн том одоо би ерөөс энэ мөнгөний подкаст нэрээс одоо нэг дахь сизон чи хоёр дахь сизон ангил гэдэг юм хийж үзээгүй жиж өөрсдөө шууд юм асуудлыг дэвшүүлж хадгалж үзээгүй жиж ялангуяа сонсоологоо энэ магадгүй үзэл байгаа. Зарим нь бол боломжгүй шүү дээ гэж байгаа. Гэхдээ хийж үзээгүй. Гэхдээ хадгалж үзээгүй. Үнэхээр орлогоноос гэтэл
Манайхан хадгаламж нээгээд орлогоо яаж өсгөх вэ гэхийн оронд олж ирсэн орлого нь хүрэхгүй байх гээд дээрээс нь нэмж аппликейшны зээлүүд аваад одоо энэ аппликейшны зээл бүр яаж яахад нэг хүнд хидл бол хэдэн аппликейшны зээл тий. Тэнгүүд нэг хүн зүгээр ингээд бараг 5-10 аппликейшны зээлтэй болсон байж байгаа юм. Тэгсэн мөртлөө яаж юм гэхээр орлогоо олоод нэг аппликейшн руу өгөөл нөгөөдгөөс аваад нөгөөдгөө өгөөл яваад байгаа. Тэгэхээр тэр хүн орлого хүрэхгүй ингээд орлого олъё гэж нэмж бодохоор аппликейшнээс зээл авч нөгөө нэг юм амар хэлбэрээр тухтай орчиндөө мөнгө олоод нь штэ. Уг нь бол олж байгаа орлогоо цааш нь хадгалж чад үлдснээс нь амьдрах гэж үзээд амьдрахгүй байвал дахиж орлого нэмэлт орлого олох гэж үзэх хэрэгтэй байтал зүгээр үрчээл. Тэгээд дэрэс нь энэ аппликейшны зээл одоо аппликейшны зээл авна гэдэг бол өөрөө юм чинь бас асар одоо тийм буруу сонголт үстэй. Чи зээлтэй. Аппликейшн юу? Үгүй. Би бол бүр сайдгүй. Айдаг. Ер нь одоо айдаг болцсон байгаа байхгүй. Өмнө нь бол магадгүй байсан бол аппликейшны зээлтэл байх байсан баг. Энд чинь нөгөө миний подкастнаас бас сурч авсан нэг юм маань л байгаа байхгүй. Яг одоохон нөгөө хадгаламжгүй болцсон, хадгаламжаа өртсөн мөнгө цасгүй байгаад байгаа ч гэлээдээ гэхдээ би юу сурч авсан байна гэхээр хэрэггүй зээл авч хэрэггүй зээл бол хэрэггүй зээл гэдгийг хэрэглээний зээл авахгүй гэдэг юм явж штэ тий. Тэнгууд хоёулаа нэг ярьж штэ. Зээл тэгвэл үнэхээр зээлүүд бүгд буруу юм бол буруу юм уу гингод ч бас үгүй тий. Ашигтай зээл гэж байгаа. Зөв зээл гэж байгаа тий. Тэр зээлийг л ав. Тэгэхээс хэрэггүй юм зээлийг бол бит яв гэдэг. Тэгээ би бол ерөнхийдөө тийм өстой утсан дээр нэрэ нэгч аппликейшн байхгүй. Тий. Тэгтээ нэг сонирхож бас нэг орж үзсэн шүү. Ноодгүй л гэдэг. Нэг аппликейшны нэг зээлийг орж үзээд нэг яа тэ ингээд тэгээд данс маса нөө ингээ холбож яасан чаа тань дээр нэг дээдлэн 3 сая төгрөгийн зээл гарах юм байна гэж байгаа байхгүй. Тэнгууд тэгснэ та натратаар ороод баталгаажуулчих гэсэн чинь натрат явах нь айгүй ядаргаатай санагдаад болцсон. Тэгтээ би зүгээр гэж бодсон. Хэрв үзээ арга тулаад бүр аим тулахад надад бол 3 сая төгрөгийн дэс гарах юм байна да гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ тэр нь одоо тэгээ би бодоход би өөрөө хадгаламжтай бол 10 ч юм уу 5-10 сая төгрөгийн хадгаламжтай бол арга тулах үед би уг нь хадгаламжлаа хэрэглэх ёстой шүү дээ. Зээлнээс биш. Үнд хөө төлөх мөлөх биш. Гэтэл бас нэг тийм бодож ийн хэр чинь бас буруу. Одоо тэнгууд ерөөсөө л хадгаламжаа за үүсгэе. Үүсгээд айныга бизнесийн эсвэл яг чухал үед хэрэглэн ч гэдэг юм иймэрхүүд одоо хуваах хэрэгтэй юм байна. Тэ орлогынхоо одоо эргэлдэх сувгийг л хуваах гэдэг. Харин тийм. Тэр орлогыг энэ бол миний цалин, энэ бол миний бизнес яах гэдэг ялгааг л ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр бизнесийн мөнгийг бизнест нь эргэлдүүлэх чинь өөрөө чиний дараа нь орж ирэх орлогын чинь улам томруулна гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Бизнес чинь өөрөө чиний өнөөдрийн олж байгаа орлого чинь. Гэтэл өнөөдөр бизнес жоохон томрох гээд буюу сард олох чадвар нь улам нэмэгдэх гээд байхад тэрнээс нь хомсдох юм бол бизнес чинь өөрөө давжаарад өсөл хөгжил нь болоод боожлт нь явагдах болоод ингээд чи нөө бизнес чинь томорч чадахгүй чи маш их цаг хугацаа энергийг л зарцуулаад чиний амьдрал чинь өөрөө ингээд улам хэрэглээ нөсөөд тэгээд улам гоё юм хэрэглэмээр санагддаг болсон тий нас яваад байдаг тий ингээд болчихноо л гэдэг санал واخгүй. Тэгэхээр энэ бол нөгөө нэг эхлээд бизнестэй баг хүр дараа нь бизнес чинь чамд илүү их өгнө гэдэг л зарчим явж байгаа шүү дээ. Тэгэхээр бизнесээс аль болох хүртэхгүй баха. Нөгөө талдаа дахиад арай өөр юм яригдчих. Тэртээ тэргүй хадгална гэдэг чинь илүү их олох шалгуур нь болчихж байгаа байхгүй. Тэрийг л яриад. Тэгэхээр ягаад хадгалах гэдэг юм бэ гэхээр илүү их чамд олох даалгавар хийж ийн гэсэн үг. Тэгэхгүй л бол чи нөгөө нэг ханаад байгаа тий. Надад хангалттай байна. За энийг хэрэглэчихье гэдэг юм яваад. Марад өрх юм чинь. Тэгэхээр одоо бол номер 1 бизнес амьдрал гэдэг ялгах. Дараагийн даалгавар нь болохоор бизнес хоримтлал, өөрийнхөө амьдрал дээр хоримтлал үүсгэх. Тэр хоримтлалыг тодорхой хэмжээнд очиод үрэх гээд байх үед нь одоо чи өөрөөсөө холдуулчихж байгаа байхгүй. Тэрийг ингээд ангилж эхэлж байгаа байхгүй. Энэ бол миний хүрх шаардлага үзэл. Яг л энэ миний мөнгө одоо биш энэ хүүхдийн төлбөртэй холбоотой, тэрнтэй холбоотой гэдэг ангил руу явах байхгүй. Тэгэхээр өмнөх одоо энэ дээрээс алдсан алдаа маань бол окей би хадгалж исэн мөнгөө ямар нэгэн зориулалт хийгээгүй болохоор тэр мөнгө чиний тархинд сул шийдвэр гаргахад
бэлэн өгөөж шилжиж байгаа байхгүй юу? Гэж ягаад амар асар хэрэггүй зүйл зарцуулаад зээлж өгөөд ингээд байх болсон шүү дээ. Тийм. Бизнес рүү хийчихээ тий. Тэгэхээр зөв юм нь юу вэ? Одоо чинь за яг би одоо за хадгалж илаа ингээд ингэлээ. Тэгэхээр ер нь хамгийн зөв одоо зүйл үнэхээр банкнда хадгалж исэн, дансанда хадгалж исэн зөв юм уу? Эсвэл үйл хөдлөх болгох нь зөв юм уу? Эсвэл бонд болгох нь зөв юм уу? Зориулт нь чухал. Тэрийг зөв бурууг нь мэдхэд одоо тэр хүний туршлагаас хамааралтай зүйл. Би тэрийг одоо бас яг хариулж чадахгүй байхгүй. Яг тэгэхээр би өөрөө тийм түүхийг туулаг байгаа учраас. Тийм зарим нь болохоор үйл хөдлөхөр хөрөнгө болгоод амжилттай ашигтай байна гэдэг зөндөө хүмүүс байдаг. Зарим нь болохоор би бизнес хийгээд амар хэмжээнд явж байна гэдэг хүмүүс бас байгаа. Бүгднгээр тийм бизнес хийсэн. Гэхдээ тэр нь амжилттай болсон. Яг энэ яг эсрэг жишээ нь зөндөө байгаа. Бүгднгээр нь байраад нөгөөдгөл хувирд болцсон гэдэг хүмүүс байгаа. Зарим бизнес руу ороод бүр юу ч үгүй болцсон. Одоо бүр юм бизнесчгүй амьдралчгүй болц. Тэр хадгалж ирсэн мөнгө зүгээр байлгаж ирсэн бол гэдэг хүмүүс байгаа. Ингээд нүг эн чинь хоёр юм харилцсан адилгүй юм жишээнүүд яваад байгаа байхгүй юу? Гол санал нь юу юм бэ гэхээр ингэж нөгөө нэг мөр ингэж шийдвэр гаргахын оронд тэрийг ингэж чи өөрийнхөө ирээдүйн нөгөө нэг чухал зүйлүүд рүү хуваарлчвал яг нэг юм цуглаад ихэлсэн бүхэл бол ихэлсэн үед. Одоо яг хэрэглэмээр байгаа үед ганцхан хүслээ битгий биелүүлээ л гэж хэлж байгаа. Тэр бүтэн хадгаламжаараа тий. Яг тэр хүнд чинь маш олон чухал зүйлүүд байгаа. Тэгэхээр тэр олон чухал зүйлүүд рүүгээ багч болов хуваарлт хийгээд тэгээд үлдснээр гол одоо хүсэж байгаа шийдвэрүүдээ гаргаж ивэл зүгээр үү гэдэг санаа. Ардтан эрсдэл гэдэг үзэл ба шүү дээ тий. Ерөөсөл за зүгээр маш энгийн ойлгоход тий. Одоо ингээ энгийн ойлгоход ерөөсөл хадгаламжвал чиний одоо ингээд юм эрсдлээс хамгаалах. За хамгаалт тий. Гэхдээ хадгаламжийг тэр чигээр нь чи нэг юм зарцуулвал тэр чигээрэл чиний хадгаламж одоо за онсон оноогүй хэрэг онохгүй бол ингээд тэр чигээр байхгүй. Хадгаламжны зүгээр тодорхой хэмжээний хуваар чи тэрийгэ оролдоод үзвэл эрсдлээ гэхэд чам цаана юмчүүл. Яг үн. Тэгэхээр нэгэсэндээ хүн одоо болох нөгөө нэг хүн ингээ мөнгө цуглуулад мөнгөний хэмжээ их болоод ирэхээр хүн өөрөө нөгөө эрсдэл гэдэг зүйлийг амар бодгоо болоод эхэлдэг юм санагдаад байгаа байхгүй. Эрсдэл нь харагдахаа байгаад илүү ашиг нь харагдаад 20 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлэхэд 10 хоногт 2 сая төгрөг орж. Тэгэхэд энэ миний мөнгө тэр жигтэй алга бол яах вэ гэдг нь төрүүлж бодогдохгүй заяа. Хүү 2 сая хүү. Тэгэнгүүт ерөөсөө би болохоор яг хаа эсвэл би тийм хүн байж магадгүй. Айхтар хүмүүс яг хаа ингээд аширлаад айгаад гэдэг хүмүүс байдаг байж магадгүй. Би эсвэл тийм эсвэл их маш хөнгөн бодоод идэг гэж магадгүй. Гисэн ч гэлээ хүн ер нь айхтар хашир байгаад гэрээ контракт хийж байгаа л хүнд л урдулсан. Одоо хаста яг нүдэн дээрээ байр харж байгаа л авлаага байрны захиалга өгөл байрг болцсон хүмүүс байж идэг л шүү дээ тий. Тэгэхээр эн чинь юу юм бэ гэхээр нөгөө хадгалсан цуглуулсан мөнгөө тэр чигтэн л нэг юм руу өгөөл эрсдэлд оруулаад байгаа. Тэгэхээр тэндээсээ тодорхой хэмжээний хуваар нь эрсдэлтэй алхмуудаа хийж үзье. Тий. Үлдсний нь бол чи өөр чиглэл зорилгот ингээд хуваачгаа. Тэгвэл чамайг илүү зовоогоод байхгүй. Тэр чи бөөм байхаар зовоогоод байгаа байхгүй. Ягаад вэ гэхээр би тий төрчлээ штэ. Юм авахгүй мó? Биш авахгүй мó? Бизнес рүү хөрөнгө оруулахгүй мó? Хөөе эн чин тэдэн дөрөг вэ штэ гэдэг байгаа тий. Одоо тэ нэрээ бодсон чи би манай хүүхдүүдийн хадгаламж гэж байгаа штэ. Гэтэ би тэр гэсэн нэг удаач оролдог байхгүй. Тэрлэн мөнгө л нэмж хийж гэнэ үү гэхээс ерөөсөө тэрийг би амь тулсан хизээч бараг нэрэ турж өгчээсэн ч би тийшээ орог байхгүй. Яг л тэр миний хүүхдүүдийн өөрсдийн ирээдүйдэн зориулсан хадгаламж би энийг тэгэл бодсон тий. Тэр хадгаламжийн багцд чинь хүүхдүүдийн амар чухал байр суурь эзэлж байгаа шүү дээ. Тийм байна. Тэрнтэй адилхан. Тэр хүн яг нөгөө өөрийнхөө хувийн юмыг амьдралынхаа юмтай холихгүй орлого олох юм хүүхдүүдийн ирээдүйдээ холбохгүй гэдгийг мэддэгтэй адилхан хадгаламжийг тэгж нөгөө үнэт зүйлүүд рүүгээ ингэж толгуурлаж хийж өгөх зүгээр болчиход зүгээр юм байна. Тэгхийн бол өнөөдөр ингээ нэг хоёулагийн өмнөх нөгөө одоо 3 жилийн өмнөх ярьжсэн подкастны хадгаламжнуудаас жишээл жижигийн хүүхдүүдийн хадгаламж үлдсэн байна.
Тэр жижигэ бүх хадгаламжаар тоглоогүй юм байна гэдэг юм нэгдүгээр гараад ирчих. Энд чинь амар сайн үзүүлэлт. Харин тийм байна. Одоо бодсон ч. Би ч гэсэн хүүхдийн хадгаламжид хүрээгүй. Амар сайн үзүүлэлт. Хоёрдугаарт би бизнесийнхаа хөрөнгө оруулалтыг хүрээгүй. Би тэр байрыг одоо энэ тэнд хүмүүст гест зээлээр зарж мараад ингэж тим хийгээгүй. Тэгэхээр энэ бас амар сайн үзүүлэлттэй. Тэгээд буцаад одоо энэ бизнес эхлүүлээ явж хагаад бизнесийн мөнгнөөс авахгүйгээр өөрийнхөө жоохон хоригдлосон мөнгөөр өөрийгөө санхүүжүүлээд ингэ яваад болоод. Тэр энэ болгон чи ингээд сайн үзүүлэлтүүд нөхгүй. Нөгөө талдаа алдсан алдаанууд бол зөндөө байна. Тэгэхээр яг энэтэй адилханаар одоо жишээл өнөөдөр подкаст сонсож байгаа хүмүүс хадгаламжийг олон хуваагаад эхэлчих юм бол энэ чинь өөрөө гэж чи ингээд тэдэн жилийн дараа хэд чиний эн чинь ингээд сайн үзүүлэлтүүд чинь ингээд үлдээд алдаанууд чинь байгаа ч гэсэн чи ямар ч сан бүр унаагүй л гэсэн үг байхгүй. Тэгэл ингээд баг багаар өсөөл байна гэсэн үг. Одоо энэ дээр юу нэмэх хэрэгтэй вэ гэхээр үйл хөдлөх хөрөнгө бол үйл хөдлөх хөрөнгө зориулсан хадгаламж. Үнэхээр сурах зориулсан хадгаламж гэд хийчихвэл зүгээр юм байна. Аялал гэдэгт. Аялал чинь бол нийлж бол дуусчдаг л да. Жилдээ нэг удаа гал. Хох сурагддаг. Тэгэхээр бас одоо яг сурах одоо подкаст ингээд хамт сонсож байгаа хүмүүс байл одоо хадгаламжаа магадгүй би энэ юуны төлөө яг яах гээд хадгалж байгаа вэ гэж магадгүй өөрөөсөө асууж ивэл зүгээр яг энийг юм зоригтой болгоод магадгүй байртай болно. Байрны өөрчлөгийг үл энэ бас тухайн юмд маш үнэт зүйл шүү дээ тийм за сурах гэдэг одоо жишээ нь оюутнууд ч гэсэн ингээд одоо подкаст сонсож байгаа байхгүй тэгэнгүүт сурах мэдээж гадны орнд сурж гинүү дотоод сурж гинүү за дотоод сурж бол гадны орнд сурч гэдэг юм уу гадны орнд сурж байгаа бол дахиж би мэргэжлээ дэвшлүүлэх өөр юм сурах гэдэг юм энэ чиглэлээр ингээд олж байгаа орлогоо тодорхой хэмжээнд хадгалаад магадгүй залуучууд одоо машинтай болмоор байгаа бол би машинтай болно гэдгээ яг өөрийн үнцүүлээ үүсгээд хадгаламжаа үүсгээд тэрэндээ яг хуваагаад хуваарлаа хадгалаад үлдсэн орлого нь амьдралд нь хүрэхгүй бол нэмэлт орлого олох гээд эсвэл бол хэрэглээ чихтэд бол хэрэглээгээ танаад хэрэггүй зүйлсээ болоод тий ингээд ирэхээр яг ингээд яваад ирэх юм бол ер нь бол нэг жил мэл яваад ирэхээр хүний амьдралын хэв маягт айгуу гоё гэдэг юм өөрчлөлт гараад ирд юм билээ л тий өөрийн нэг амьдралд хандах хандлага одоо зүгээр л наазахын дэлгүүрлэл ороод би юу авах вэ юу хэрэгтэй юу хэрэггүй гэдгийг хараад ороод юу ч хамаагүй авдаг тий энэ биш гих мэтлэн олон зүйлүүд амьдралд өөрт ингээд зүгээр мөнгө хадгалж эхлэх дадлаас ахуулаад хүний ингээд амьдралын дадалд айгүй олон зүйлүүд өөрчлөгдөд жижигээр. Тэгээд жилийн дараа өөрөө яг хадгаламж үүсгчээ тэрийг өрсөн байлаа гэж бодоход юу сурсан бэ гэхээр чинь амар хэм сурсан байна. Айгүй. За өнөөдрийн подкастн дээр бит хоёр бол бизнесийг амьдралынхаа хувийн хадгаламжаас салгах. За тэгээд өөрийнхөө хадгаламжийг бөөнд нь цуглуулж байгаад яг үрэх гээд байгаа үед ямар дараагийн алхам руу орвол ер нь үр дүнтэй вэ гэдэг тухай. Тэгэнгүүт одоо би бол одоо нөгөө өмнөх дадлууд маань нилээ ингээ эвдэгдсэн одоо нэг ингээ хадгаламж болгож нилээ замбрааг болсон. Би одоо эргээл одоо подкаст хийж байгаа юм чи эргээл нөгөө замбраатай руугаа орохгол одоо хичээж лээ л да. Гэхдээ энийг бол өмнө нь 10 дугаар хийгээд тэрнийхээ дадал зуршлымаар явчаад ижиж одоо дахиад шинэ сизон дээр би дахиад ихнээс нь ярихар чи айгу өлөг штэ тий. Яаж хуваах ёстойгоо мэдж байгаа, хідэн данс байх ёстой гэж байгаа, ямар чиглэл зорилгод өөрөө хувааж хийхээ мэдж байгаа тий. Чи юун зарцуулаад байна, тэр зарцуулах хэмжээгээр хуваачихаа мэдж байгаа. Тэгэхээр бол тэрийг би бол өөрөө хийчин. Тэгэнгүүт нөгөө миний яг сая асуудал тулаад ирсэн зүйл нь хадгалж агаад гинт бүү үрчдэг. Эсвэл гинт зээлчдэг. Эсвэл бизнес сэтгэлийн хөрлөөр бараад татчихдаг. Энэ зүйлийг л одоо ялангуяа энэ сизон дээр өөрчлөх гээд байгаа л юм байна. Энийг дагаад намайг ч гэсэн энэ подкастыг үзэж байгаа сонсож байгаа хүмүүс ч гэсэн дагаад хадгаламж үүсгэчээд үрдсэн бол одоо хэдүүлээ дахиад хадгалцгаая. Үрээгүй хадгалчаад байж байгаа бол мундаг вэ? Тэр хүмүүс тэгвэл одоо энийг хуваагаад зорилгыг арай өөр болгоод тий дахиад эрсдлээс хамгаалах хэмжээнд ингээд өөр үүсгэхэд явъя. Яг битэр гижил хэлмээр байна. Битэр уурт ярилцлага хийлээ. За тэгээд дараагийн подкастаар уулзцгаая. Тэр үед бас дахиад нэг ядаж сар ч юм уу бараг болчих واخ гэж хаамаглаж байна. Тэр хоорондоор нь жижигэ би тэрнээс хойш нэг ийм алхам хийж үзлээ гэдэг тухай ярих واخ гэж найдаж байна. Би яг ингээл сизон 2 дуусгаад би ингээд 100 сая төгрөгийн хадгаламж үүсгэсэн байлаа.
Яа. Тийм. Тэгвэл тэгээд 100 сая төгрөгийн багц үсгдсэн гэдэг үг гэдэг бол очих хөлгөд тий. Миний одоо хадгаламж тийм юм хуваагдаад ийм үнэт зүйлүүдтэй би жоохон бодиттой болгоцсон. Хуваацсан. Нийлээд бол 100 сая төгрөг байна. Тийм. Гэж гэдэг юм уу? Тийм үү тий. Эсвэл одоо миний орлого хадгаламж хийж эхэлснээс хойш миний орлогын өсөлт тэдэн хувь нэмэгдсэн. Эдгэр чи өөр амар том зорилгод байхгүй юу? Ялар чи орлого чинь сард нэмэгдэх энэ л чухал болохоос биш тийхийн тулд чи өөртөө мотивацтай өөртөө сорилтууд хийгээд хадгалж тий. Тэр энтер үр дүнтэй байх чухал байна. Тэгээ дараа нь хоёлаа балансын талаар, зээлийн талаар за тэгээд тэр нэг олон орлогын их сурвалжтай бас хүн тэр байвал цуг оруулаад ярьж үзье. Тэгээд бас магадгүй ганц би биш биднээс ч илүү бас санхүүгийн сахилга баттай бүр хадгаламжийг бүр үнэхээр мундаг өсгсөн хүмүүс ч байгаа юм болоо те. Тиймэр хүмүүсийг оруулж гоё туршлагыг хуваалцъя. Тэрнээс суралцъя, сонсъё те. Тэрнээс гадна би болохоор ямар ч байсан ерөөсөө подкастын ерөөсөө гол том яг гол утга санаа хамгийн гол зүйл нь бол ерөөсөө л мөнгөний маш зөв дадал зуршилтай тий. Мөнгийг олж чадж байгаа бол үргэлжтэй зөв зохистой үрдэг. Тэгвэл надад зүгээр нэг би бол орлогын үүсвэрээ яаж нэмж болох юм байна гэдгийг би ойлгож авсан байхгүй. Ганц би жүжигчин хийхгүй юм байна. Би юу хийж болох юм байна. Тийм боломж байд юм байна гэдгийг зөв ойлгож авсан. Тийм учраас надад зүгээр сая 100 сая мая гэдэг юм үг амнаас одоо гараад байгаа байхгүй. Тэгэхээр би хадгалдаг дадлаа мэдж байгаа, дансаа ууж байгаа, хадгалж чадж байгаа. Тэгэхээр би орлогоо нэмэхт бас юмаа мэдж байгаа. Тэгэхээр л оролдоод үзье, хийгээд үзье. Магадгүй болохгүй байвал тэр хүрээгүй байвал хүрээгүй л хүрсэн байвал сайхан амжилт л үз тээ. Тэр тийм чинь зүгээр яг дагаад бас хүмүүс бас хүн ингэж өөрчлөгдөж байгаа юм чинь хүнд ингэж юм боломжууд ингэж байгаа юм чинь надад яагаад болохгүй гэж хамт сонсож байгаа үзэж байгаа хүмүүс ч гэсэн гоё өөртөө зориг тавиад бас иймэрхүү хэмжээнд дээрээ тэгээд манай подкасттай хамт байдаг хүн болгоо юм гоё хадгаламжтай тий тэгээд санхүүгийн хувьд юм сахилга баттай ядаж маш санхүүгийн өөрийнхөө хувьд санхүүгийн маш гоё боловсралтай болчихсоо л гэж зорж байна. Яа. За дараагийн дугаараар иргэд болцгаая. Баяртай. Баярлаа.